За хамтдаа залбирцгаая. Бидний амийн эхлэн болж бидэнд зэхэгдсэн байгаа мөнхийн хаанчлал, мөнхийн Деважингийн найдвар болсон Бурхан Аавын талархаж байна. Эзний тааламжид хүсэл мөнхийн хайрын дотор бид бүхнийг та бүтээн. Хэдийгээр гим нүгэл алдаа зөрчил дотроо ихийнхээ хэвлийгээс Бурхан танаас алдуурсан хүмүүс байсан ч эзэн та биднийг хайрладаг гэдгийг харуулan энэ газар дээр өөрөө Есүс Христийн нэрээр ирж бидний бүхий л гим нүгэл алдаа зөрчлийг өөрийнхөө биедээ үүрэн загалмай дээр мөнхийн золилтыг агуулж биднийг аварж өгсөн нэгүсэл танд чин сэтгэлээс талархаж байна. Бидэнд загалмай дээр харуулсан эзний агуу хайрыг бидний хүн нэг бүрт зөвшөөрөн өгсөн тэр золилтын үнэн нэгүслийг ухаарсныхаа дараа эдий дутмагч гэлээ гим нүглээс хамааралгүй болон эзэн тань руу ойртох сэтгэлийн бат итгэлийг олж аван мөн бидэнд өгсөн ариун сүнсний хүч чадал удирдлага дотор одоо харагдахгүй байгаа Бурхан таныг илүү ихээр танин мэдэн танд найдаж амьдрал дотроо хамтдаа байхаар болсон талархаж байна. Биднийг аварсны дараа бидэнтэй хамт байна. Бид бүгдээрээ энэ цөл мэт ертөнцийн энэ сургуульд Бурханы хүн болон бүрэн гүйцэлдэж мөн бултаж зүхтахын аргагүй энэ сүнслэг дайны талбар дээр Бурханы таны цэргийн хуваар биднийг гүйцэлдүүлж байгаа талархаж байна. Яг одоо эзэн таны зөвшөөрсөн 101-сэн семинарын 5 дугаар ээлж үргэлжилж байна. Эзэн та хамтдаа байж ажиллаж байгаа гэдэгт итгэж байна. Энэ цагт хамтдаа оролцож байгаа бүхий л ахын дүүс нартай та хамт байж үгийг дамжуулж байгаа пасторууд болон хажууд нь үйлчилж вэ. Хөдөлмөрлөж бүхий л залбирлын хамтмарын зүтгэгч нарыг та дурсан санан эзэн та өөрийнхөө хүслийг гүйцэлдүүлж оролцож байгаа бүхий л хүмүүст авралынхаа нэгүслийг та харуулаарай. Өнөөдөр эзний өдөр үгийн өмнө ирсэн бүхий л итгэгч ахын дүүс нарт зохистой нэгүслэр дүүргэн бидний хүн нэг үрт эзэн та өөрийнхөө хүслийг харуулж өгөөрэй. Бүхий л цаг хугацааг эзэн ариун сүнс таны нэгүсэл таны энэрэнгүй мотор тань даатгаж биднийг аварж өгсөн Есүс Христийн нэрээр талархан гуйн залбирч байна. Амен. Магтан дуудуулж өгнө. 주의 정욕을 이기는 보혈의 능력
За Библиэс хамт харцгаая. Гэтэл 17 дугаар бүлэг байна. Уучин гэрээ. Гэтэл 17 дугаар бүлэг 8-аас ахуулан би уншия. Гэтэл 17-гийн 8. Дараа нь Амелек ирж Рефидимд Израилийн эсрэг байлдав. Тиймээс Мосе Йошуад ирчүүдээ сонг Амелекийн эсрэг байлдахаар яв. Маргааш би Бурхны таягийг гартаа бариад толгодын орой дээр зогсон гэв. Мосегийн хэлсэн ёсоор Йошуа үлдэж Амелекийн эсрэг байлдав. Мосе, Аарон, Хуур нар толгодын орой дээр гарлаа. Мосе гараа өргөхөд Израиль ялж буулгахад Амелек ялж байв. Гэвч Мосегийн гар цуцжээ. Тэгэхэд тэд чулуу авч түүнд тавьж өгөхөд тэрээр чулуун дээр суув. Аарон, Хуур нар түүний гарыг нэг талаас нөгөө талаас төшөв. Ийхүү нар жаргах хүртэл түүний гар тогтвортой байв. Ингээд Амелек болон ард түмнийг нь Йошуа элдний ирээр ялав. Эзэн Мосед үүнийг дурсгал болгон номд бич. Йошуагийн жихэнд хоногшуул. Учир нь би Амелекийн дурсамжийг Тэнгэрийн доороос бүрэн арилгана гэв. 15-16 хамт уншия. Мосе тахилын ширээ барьж түүнийг эзэн миний туг гэж нэрлээд эзний синти дээр буй гар эзэн үеийн үед Амелектэй дайтах болоо хэмээв. За бүгдээрээ сайн мэдж байгаачлан яг одоо Галил дээр 101-сэн семинар үргэлжилж байгаа. Ахлах пастор маань үгийг дамжуулж байгаа учраас би оронд нь энд ирсэн байна. Байнга энэ 101-сэн семинар гэхээр энэ цаг хугацаа манай ахын дүүс нарт яг ямар утга учиртай байдаг бол гэдгийг би байнга боддог. Миний хувьд ч гэсэн 91 онд аврагдаад бараг л жил бүр 101-сэн семинартаа тасралтгүйгээр оролцож байгаа. Оролцох болгондоо мэдэрдэг зүйл маань энэ 101-сэн семинар бол үнэхээр бурхан манай чуулган манай энэ ахын дүүс нартай хамтдаа байдгаа гэдгийг үнэхээр үгүйсэхийн аргагүй баталгаа гэж би боддог. Үнэхээр бурхан хамтдаа байдаг гэдэг баталгаа, ариун сүнсний хүч чадал, тийм ээ, үг болон ямар нэгэн мэдлэгээр дамжуулагдж байгаа биш. Хүч ба ариун сүнс дотор бүрэн баталгаагаар биелэгдэж байгаа гэдэг нь үнэхээр ариун сүнсний жинхэнэ ажил. За бас түүний баталгаа нь яг бодитоор тэр сүнс аврагдаж бурхныг өөрийнхөө аврагчаа болгож хүлээн авч ингэж итгэлийн амьдрал эхэлж байгаа. За үүнийг гэсэн бүгдээрээ мэдэрч байгаа. За бас өөр үед аврагдсан манай ахын дүүс нар 101-сэн семинараар та бүхэн оролцоод үзэх юм бол надад биелэгдсэн энэ гайхамшиг үнэхээр тэр шинэ хүмүүст ч бас адилхан болж байгаа юм байна гэдгийг та бүхэн мэдэрнэ. Тэгэхээр энэ 101-сэн семинар одоо 5 дугаар ээлж маань явж байна. 1-р ээлжинд оролцсон хүмүүс 12200 орчим хүмүүс орсон байна. 2-р ээлжээр 13800 орчим хүн, 3-р ээлжин дээр 12400 орчим хүн. За мөн өнгөрсөн 7 хоног бүгдээрээ оролцсон. 4-р ээлжин дээр Сөүл чуулганд төвлөөд оролцсон хүмүүс маань 9948 хүн байна. За мөн одоо 5-р ээлжинд өнөөдрийн байдлаар 10900 орчим хүн оролцож байгаа. За өнгөрсөн 7 хоногт бас ажлын өдөр байсан учраас оролцох их амаргүй байсан болов уу гэж бодож байна. За гэхдээ олон хүмүүс бас өөрсдийнхөө хувийн төлөвлөгөөг золиослоод эзний ажилд хамтдаа оролцсон тэр төрх нь үнэхээр тэр өнгөрсөн 7 хоног бүгдээрээ ядарсан байж таарна. Гэхдээ өнөөдөр ингээд харахад бүгднгийнх нь нүүр царай бүр гэрэлтээд ихээ сайхан жавхаатай харагдаж байна. Тэгээ яалтчгүй 101-сэн семинар гэдэг махбодын хувьд бол их ядардагч гэлээ сүнслэг тал дээр бол маш шинэ хүчийг олж авдаг тийм үе гэж бодож байна. Тэгээ байнгын 101-сэн семинарт оролцох болгонд бодогддог ишлэл байна. Иохан 5 дээр гардаг Бетсада цөөрөм дээр болсон үйл явдал байдаг тийм ээ. Тэгээ Бетсадагийн цөөрөм дээр ус хөдлөх үед ямар ч өвчтөй хүн тийшээ орчих юм бол идэгдэг.
тийм зүйл болдог байсан тийм ээ. Тэгээд одоо 38 жилийн турш тэр өвчтөй байсан хүн Бицадагийн цөөрмийн хажуудалд хүлээгээд байж байдаг. Мэдээж одоо маш удаан тэнд байсан. Тэгээд тэр ус руу төрүүлж орох нь боломжгүй байсан байна. Гэхдээ л эцэг хүртэл өөрийнхөө найдварыг хаялгүйгээр тэр ус хөдлөхийг хүлээж байсан. Тэр бүх зүйлийг мэдж байсан Бурхан тийм ээ. Есүс тэр өвчтнийг хайж очиж аварж өгдөг. Тэгэхээр бид нэр энэ Бурханы ажлыг ямар нэгэн нөхцөл байдлаас болж тийм ээ. За энэ удаад арай болохгүй бах, хэцүү бах, оролцож чадахгүй баха. Хийсэн ч гэсэн сайн болохгүй баха гэсэн ийм бодол, ийм хувийн бодол байдаг. Үнэхээр одоо Бурхан бүх зүйлийг мэдж байна. Бэлэн байдалтай байвал энэ нь тааламжтай гэж Бурхан альцсан учраас бид нар өөрсдөө хийж чадах юмаа бүгдийг хичээж, дайчилж оролцох хэрэгтэй. 101 сая дуусаагүй байгаа. Тэгэхээр амралт ажлын өдрүүдээр оролцож чадаагүй хүмүүс маань цааш та 6 7 дугаар ээлж хүртэл байгаа учраас яаж хийж яагаад оролцож өөрсдийнхөө залбирлыг бас биелүүлээсэ гэж хүсэж байна. За өнөөдөр бүгдээрээ харах гэж байгаа үг маань Гэтлэл 17 дугаар бүлгийн 8-аас 16 дугаар үгэн дээр гарч байгаа Йохова Ниши гэсэн сэдв. Йохова Ниши гэдэг нь Бурхан миний туг. Эзэн бол миний туг гэж байгаа тийм ээ. Туг гэдэг чинь одоо энэ хөдлөх буюу одоо цэрэг аримтай холбоотой байгаа. Эзэн бол миний туг юм аа гэдэг сэдвээр өнөөдөр хамтдаа үгнээс суралцах гэж байна. Библиэлд Бурханы нэртэй холбоотой маш олон дүр төрхөөр нэрс нь гарч байдаг. Бурханы нэр бол тийм ээ Бурханы тэр Бурхан чанарыг нь харуулж байгаа. Тэгэхээр Бурхан ямар нэгэн бэ? Яг үнэндээ хүндрэлтэн бид нар бол тийм ээ мөнх ус хүн зөвхөн нүдэнд үзэгдэж байгаагаас бусдыг мэдэх аргагүй байдаг. Энэ хүн гэдэг нь Бурханы ертөнц мөнхийн деважин бас Бурханы тэр Бурхан чанарын тухай харах мэдэх их хэцүү. Яг л одоо тэр шоргоолц яг зааныг тийм ээ одоо мэдээс авъя гэд явлаа. Гэтэл тэр шоргоолцны хувьд заан гэдэг бол үнэхээр том. Бүтнийг харж исэн удаа байхгүй. Яг урд нь заан байжсэн ч гэлээ тэр шоргоолц болж мэдэж чадахгүй шүү дээ тийм үү? Тэр заан гэдэг нь одоо хаана байгаа юм гэж иргэн тойрноо харах байх. Гэхдээ тэр зааны тухай мэддэг арай нэг мэдлэгтэй шоргоолц нь хурж ирээд нөгөө мэдэхгүй байгаа да тайлбарлаж хэлж болно тийм ээ? За чи одоохондоо энэ зааныг сайн мэдэхгүй байна. Би ингээд үзсэн чинь зааныг яг бүтнээр нь мэдэх арга алгаа. Гэхдээ ингээд нэг хэсгийг нь бол тайлбарж өгөх болох юм байна гэж хэлж байна. Зааны хөл нь маш бүдүүн одоо багантай адилхан. Бид нар шиг шоргоолцны хөл биш ээ. Мэг бүдүүн байдгаа гэдгийг хэлнэ. Дээрээс нь тэр зааны нуруу гэдэг чинь маш том юм газар талбайтай адилхан. Эцс хязгаарыг мэдэх аргагүй гэдэл. Тийм амтан байдаг юм уу гэх юм бол байгаа гэдэл. Дээрээс нь тэр зааны чих бол одоо тэр дэвүүртэй адилхан юм аа. Сэвүүртэй адилхан. Бид нарт бол төхөөрл байдаг, тэмдэглэл байдаг. Гэтэ заан бол чихтэй. Дээрээс нь заанд хамар вэ, тэр хушуун бүх зүйлийг хийдгээ. Ингээл дуу чимээ сонсон, эсвэл ус оруулж байгаа түүгээрээ цацсан. Янз бүрийн бүр сэтгэл санааны байдлаа хүртэл ингээд амжуулдаг гэл. Тийм юм байдаг юм уу? За ийм мэтчлэн энэ жижигхэн шоргоолц зааныг бүтнээр мэдэж авч чадахгүй ч гэлээ хэсэг тус бүрээр нь бол мэдэх боломжтой байна. Яв 11-ийн 7 дээр харах юм бол Бурхны гүн гүзгийг чи олж чадах уу? Төгс үжид нийний хязгаарыг чи олж чадах уу? Тэнгэрээс ч өндөр тул чи хэрхэх вүлээ? Үхгснийн ор носч гүн учир чи юу мэдэх вэ? Газар дэлхийгээс ч урт тэнгисээс ч өргөн хэмжүүртэй билээ. Тэгээ бидний хязгаарыг давсан гэсэн үг мэдл төсөөллийг давсан байна. Тэгэхээр Бурхны тэр Бурхан чанар түүнийг бид нэр харахтаа үгээр дамжуулан яг хэсэг тус бүрээр нь хардаг байна, мэддэг байна. Одоо хамгийн анх Библийн семинараар дамжуулан ийм семинараар дамжуулаад Бурхан чанарыг мэдсэн байгаа. Ихэвчлэн 8 төрлийн зүйлийг бүгдээрээ сурж үзсэн байх хэвээр. За өнгөрсөн 101 семинарын ээлжээр дамжуулан аврагдсан хүмүүс яг тодорхой тэргээд хэлчих аргагүй ч гэлээ зүрх сэтгэлдээ Библийн Бурхан гэдэг чинь ийм Бурхан юм байна гэсэн нэг тийм мэдлэгийг олж авсан байгаа. Тэгэхээр энийг мэдж авна гэдэг чинь энэ өөрөө итгэл юм. Итгэл бол найддаг зүйлс юм бодит байдал харагдахгүй зүйлс юм баталгаа гэж байгаа. Туршиж мэдэрсэн хүн тэр итгэлийнхээ тухай тайлбарж хэлэх боломжтой байна. Библийн Бурхан бид бүхэн энэ семинараар дамжуулан сонссон Бурхан маань жинхэнэ Бурхан байна. Эзэн бол жинхэнэ Бурхан.
жинхэнэ бурхан юм а гэж хэлж байгаа. Шашны зүгээр нэг хуурамч бурхан биш. Бид бүхэн энэ Библи хамгийн анх сурах үедээ Библи бол үнэн юм а гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй, санах хэрэгтэй. Энэ ертөнцийн бүхэл зүйл бүгдээрээ зааж байгаа зүйл нь шашин байдаг. Бүх зүйл нь тэр хүний амьдралын шашиндаа баригдаад байж байдаг. Өөрсдийнхөө дур зоргоороо энэ амьдралынхаа үн цэнийг өөрснөө гэсэн бодолтой байж идэг. Заримдаа би ингээд бодоод үзэхээр хүнээс илүү ийм төвөгтэй оршихоо гэж юм байдгүй юм. Яагаад хүний бодол ингээд нэг болдоггүй юм бол энийг маш их бодож үздэг байхгүй юу? Хамгийн сүүлд ингээд босгоо байгаад давчтаад байхаар нь AI-аас асуулаа. За чи одоо маш их мэдээлэл чамд байгаа үстэй. Хүний амьдралын тухай чамд олон мэдээлэл байх хэвээр. Надаас илүү байгаа. Яагаад хүн гэдэг нэг болдоггүй юм бэ? Бүгдийг ингээд хэлж байна лээ. Тэгэхээр тэн дундаас нэлээд одоо сэтгэл буусан хэсэг байгаа юм. Хүн өөрийн амьдарч ирсэн тэр орчин өөрийнхөө бүтээсэн ертөнцид л хашигдаж амьдардаг гэж. Өөрийнхөө өсөж төрсөн тэр орчиндоо тэр сурж өссөн тэр ертөнцид баригддаг гин. Яг үндэ тэр чин шашин юм аа. Тэр зааж байгаа юмыг дагаад явдаг. Дээрээс нь өөрөө үннийг мэдэхгүй байж үнэн бол үнэн юм а гэдгийг мэдэхгүй байгаагаа мэдэхгүй байна. Тэгэхээр насан туршдаа энэ шашиндаа баригдаад үннийг хэлсэн ч гэлээ тийм юм байлгүй дээ. Сонсдог. Гэхдээ өөрийнхөө шашиндаа баригдаад байгаа учраас эцэг хүүхдэл үннийг цааш нь түлхээд мэдэхгүй байгаад амьдралаа дуусгадаг байна. Магадгүй энэ удаа шинээр үгийг сонсоод сайн мэдээг сонссон хүмүүсийн дотор магадгүй энэ Библийг би үннээр хүлээж авсан уу эсвэл зүгээр л нэг Христийн шашин гэдэг хүлээгээд авчих уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Тэгэхээр үнэн гэдэг бол хууль юм а, зарчим. Үнэн гэдэг бол мэдхийг хэлж байгаа, итгэхийг хэлэхгүй. Та нар үннийг мэдэж үнэн та нарыг чөлөөлнө. Эсрэгээр нь шашин гэдэг бол итгэх юм. Бүр эсрэгээр нь хэлэх юм бол шашин гэдэг бол итгэхгүй байх юм бол тэгэл дуусаа. Ямар нэгэн хүн тийм ээ өөрийнхөө бүх одоо үн цэнийг мэдэх гэж аваад байла. Ингээд яваад байна. Гэхдээ тэр чинь яг үнэндээ бол өөрийнх нь зүйл биш шүү дээ. Яг жинхэнэ зүйл биш байна тийм ээ. Би баг багтаал яг одоо тэр сурсан зүйлээ л үнэн гэж боддог байсан. За би төрөөд ингээд сурж байна. Мөнгө олж байна. Бид үндэстнээ сэргээ мандуулах түүхэн үүрэг хариуцлага хүлээж төрсөн гэж боддог байсан. Үндэстнийхээ сэргээ мандуулахын тулд амьдарч байна гэж бодсон. Манай өвөө маш тэгж цээжилдэг байсан тийм ээ. Ингээл улсын боловсролын тунхаг гэж байдаг байсан. За хожим нь бодоод үзсэн чинь нэг л биш байсан. Тийм үү? Үнэхээр бид үндэснийхээ сэргээ мандуулахын тулд төрж байгаа юм бол энэ түүхэн хугацаанд 6000 жилийн түүхийн хугацаанд маш олон улс орн байж байгаа тусдаж үгүй болсон байна. Энэ бүх хүмүүс тэгж амьдэрсэн бол ингээл маш олон улс орнууд байж байгаа хэвээр ингээл ямар ч зах эзэг замбраагүй байдалтай байх байсан. Ийм бодол төрж байгаа юм. Тийм юм байна штэ. Энэ арай биш юм байна. Энэ буруу заагдсан энэ юм дотор амьдраад байгаа хүн гэдэг чинь нөө шашиндаа автаад амьдарч байгаа юм. Гэхдээ үнэн гэдэг нь үүнд итгэдэг ч байгаагүй ч бай үүнтэй ямар ч хамааралгүй. Мэдэх ёстой. Мэдэхгүй байгаа бол тэр мэдэхгүй хүнд нь л хэцүү байна. Харин хүлээж аваагүй байгаа тэр хүн нь л өөрт нь хэцүү байж байгаа. Үнэн гэдэг бүх хүнд яг эргэдэг шиг өгөгдсөн байна. Тэр үннийг одоо бид хүн мэдээж явах ёстой. Та нар үннийг мэдэж үнэн та нарыг чөлөөлнө. Энэ Библиэлд гарцаагүй тэр үннүүд одоо дамжуулагдсан хэлэгдэж байна. Бид нар одоо үүнээс суралцсангаа сайн мэдээг хүртэл сонссон байна. Тэгэхээр Библийн бурхан бол цорын ганц үнэн бурхан. Хоёрт нь Библийн бурхан бол сансраа өтргөө түмэн бодисыг бүтээсэн бурхан, жинхэнэ бурхан юм аа. Тэнгэр газрыг бүтээгээгүй бурхан тэнгэрийн доороос газрын дээрээс устгагдах болно. Бүгд худал бурхан гэж байгаа. Аллах бүтээсэн үү? Эсвэл одоо хинди шашны тэр Шиба бурхан тийм ээ? Нэр нь хүртэл онцгой. Тэгээ ямар нэгэн тийм бүтээсэн гэдэг нотлохоо байна уу? Бүтээгч юм бол тэр нотлохоо харуулаа. Бүтээгч бол өөрийнхөө нотлохыг харуулдаг. Энэ бүгдийг бүтээсэн зогслоос нэгэн бол үүнийг тайлбарлаж чадах ёстой. Мэргэжлийн жинхэнэ нэр томьёо нь гарах ёстой байдаг. Энэ яаж бий болсон, яаж энэ ингэж гарч ирсэн, баг нь хаанаа байгаа, тэр суурь нь хаашаага явж байгаа.
Хаашаа ямар зүг чиг рүү харсан гэж бүгдийг нь тайлбарлаж өгөх ёстой. Тэр бол энгийн зүйл байна. Энэ Библийн бурхан бол энэ сансар өгтрөгөө түүн бодис яаж бүтээгдсэн бэ гэдэг бүгдийг нь тайлбарлаж байна. Яагаад бүтээсэн? Хүн яагаад бүтээгдсэн? Бүх зүйлийг тайлбарлаж байгаа. Энэ Библийн бурхан бол жинхэнэ бурхан юм а гэж байна. Бүтээгч. Мөн Библийн бурхан бол түүхийг эхлүүлсэн нэгэн. Хүсдэг ч үгүй ч бид өхөн бидэнд аав маань байна. Бидний уг гарал гэж байна. Биднийг бүтээсэн бүхэл сүнсний эцэг бол энэ бурхан. Библийн бурхан байна. Бурханыг мэдэх хэрэгтэй. Эден цэцэрлэгийн үйл явдал үнэн байсан. Одоо ч боддоор энэ Персийн болонд байж байгаа. Хүндрэлтний түүх одоо хүртэл эргэлжлэн явж байна. Үгүйсэхийн аргагүй. Мөн Библийн бурхан бол ирээдүг урьдчилан хэлж түүхэн дунд түүнийгээ биелүүлдэг нэг. Түүхийн захирагч нь. Эзэн би айлцсан биелүүлэх болно. Би эхлэлээс ахуулан төгсгөлийг мэдүүлсэн. Тэр үгээ гарцаагүй биелүүлдэг. Мөн Библийн бурхан бол биднийг шүүдэг нэг. Энэ бол их чухал. Бид бүхэн энэ амьдралаа зөв өнгөрүүлэх ёстой шалтгаан нь юу вэ? Үхлийн дараа шүүлт байгаа учраас юм. Өвдөг бүрэн өмнө минь согдно. Хэл бүхэн бурханд өчөглөнө. Сайн муу бүгдийг нь шүүх болно. Бүх хүмүүс энэ шүүгсэнтийн өмнө там руу явахаар аргагүй хувь тавилантай байсан. Тэнд донд аврагдсан бид бүхэн одоо Христийн шүүх судлын өмнө 2 дугаар Коринт 5 дээр гарч байгаа. Шагналын шүүгсэнтэй гэж гарч байгаа. Сайн муу шүүх болно. Хууль тогтоогч шүүгч нь зөвхөн ганцхан юм а. Тэр бурхан л шүүх болно. Тэгэхээр хүн энэ амьдралаа зөв өнгөрүүлэх хэрэгтэй. Аврагдахаас өмнө бид бүхэн шагнал авна гэдэг бол дараагийн асуудал. Там руу явна гэдэг тэр асуудлаасаа болоод үнэхээр шаналж байсан биз дээ. Одоо бид бүхэнд Бурхны илгээж өгсөн Есүс Христ, Иммануэлийн бурхан, бидэнтэй хамт байдаг бурхан. Бурхан бидэнтэй хамт. Тэрээр Есүс Христ байсан. 2000 жилийн өмнө ирж биднийг зольж, загалмай дээр мөнхийн золилтыг бүгдийг гүйцэлдүүлж, бүхэл хүндрэлтийг деважн руу явуулах замыг гүйцэлдүүлсэн тэр авралын бурхан. Энэ авралын бурхныг бид бүхэн мөн мэдэх хэрэгтэй. Энэ бол сайн мэдээ юм аа. Авралынхаа бурхныг мэдэх тэр good news. Сайхан мэдээ, сайн мэдээ байна. Тэгээд хамгийн сүүлд нь Библийн бурхан бол амийн бурхан юм аа. 1-р Иохан 1 дээр гарч байгаачлан бурхан биднийг амин дунд мөнхийн аминд зөвшөөрж өгсөн байгаа. Эхнээсээ байсан амийн үгийн тухай үзэж харж барьж та нарт гэрчилж тунхаглаж байна. Есүс Христ тэр амийн үг юм. Мөнхийн бурхан юм аа гэж. Үгийг минь сонсоод намайг илгээж түүнд итгэх чинь мөнх амьтаа болох бөгөөд яллагдахгүй харин үхлээс гítэлж аминд шилжсэн. Энэ ам болох бурхан, мөнхийн ам болох бурхан. Ийм агуулгуудыг бүгдийг харангаа бурхан тэр мөнхийн амийг надад ч гэсэн зөвшөөрсөн юм байна. Надад хийсэн юм гэж юуч байхгүй. Зөвхөн үг сонссон шүү дээ. Гэтэл тэр үгэн дотроос намайг авурж өгсөн бурхан, намайг хайрладаг бурхан. Бурхан хайр шүү дээ, тийм ээ. Ингэсэн бүхэл учир шалтгаан бол бурханы хайр байсан. Биднийг хайрладаг бурханы хайрыг бид мэдэж итгэдэг. Бурхан бол хайр мөн. Хайр болох бурханыг мэдэнгээ. Тэр үед зүрх сэтгэлд маань агуу том баяр хөөр амар тайван хурж ирсэн байна. Бүгдэнд нь тийм үе байгаа биз дээ, тийм ээ. Би хамаагүй мэрэг үзтээ. Энийг ойлгохгүй байгаа хүн байх юм бол одоо тэр семинар логиас яваарай. Тэгээ очоод энэ агуулгыг тэр зуны нисэн семинарын хугацаанд бид өхөн ойлгодог болно, баттай аврагна. За гэхдээ ингэж дуусаагүй юу? Библи бид бурхантай уулзах үе хүртлийг бичээ зогсоогүй. Бурхантай хамт байж хамтдаа явхад бий болдог зүйлсүүдийг чсэн бичиж өгсөн тайлбарлсан. Яг л тэр одоо шоргоос тийм ээ. Зааны таньж мэдээд гадна дүр төрхийн ийм амтан байдаг юм байна гэж ойлгочихлоо. Гэхдээ эн чинь бүх зүйл биш шүү дээ. Энэ бол зөвхөн гаднах дүр төрх нь. Одоо мэдэх ёстой зүйл бол тэр зааны дотоод
онцлог. Заан ямар зан чанартай вэ? Заан юунд дуртай байж, юунд дургүй байдгүй. Мөн энэ заан гэдэг чинь миний хувьд ямар амтан бэ? Үүнийг байнга цаашдаа мэдэх хэрэгтэй байна. Тэгэхээр аврагцсныхаа дараа ч гэсэн байнга л Бурхны тэр ариун чанарыг нь мэдэж байдаг байна. Бурхны ариун чанар нь Библиэр дамжуулан бидэрт үргэлж харагдаж байгаа. Тиймээс энэ итгэлийн хүмүүс Бурхантай хамтдаа байнга Бурхны ариун чанар нь ийм зүйл байдгаа гэж хэлсэн. За, төлөөлөл гэдгийг хэлбэл Авраам өөрийнхөө итгэлээрээ бидний итгэлийн үг болсон тэрээр Яхова Ирэ гэж хэлсэн тийм ээ. Сонссон баг. Мэдхгүй байгаа хүмүүс нь одооноос мэдчихэд болно. Эхлэл 22 дээр гарч байгаа. Бурхан бэлддэг ээ. Библийн бурхан бол урд нь гарч үйлддэг нэгэн. Бидний амьдралын урд нь гараад залж чиглүүлдэг нэгэн. Үнэхээр тийм юм уу? Тийм юм аа. Үнэхээр бурхан бол Яхова Ирийн бурхан гэдгийг мэдэх юм бол цаашдынхаа замдаа тэгж их айгаад ах шаардлагагүй. Би та нарын явах хөстэй замд чинь зааварлан зааж өгнө. Нүд чинь чамайг шүртэн чам зөвлөнө. Урд минь гарч залж чиглүүлдэг нэг. За мөн Давидтай адилхан итгэлийн хүмүүс бол Яхова Рой бид бүхэндээ сургаж өгсөн. Бурхан бол хончин юм. Дуудал 23 дугаар бүлэг дээр гардаг. Эзэн бол миний хончин. Надад дутах зүйл үгүй ээ. Урд минь гараа чиглүүлээ зогсохгүй. Миний бүхэл зүйлийг өдөртөн захирч байдаг. Удирдах. Ургамалт ногоон бэлчээрт заримдаа үхлээ харанхуй хөндөөгөр туулж болно. Гэхдээ бүргэлж хамтдаа байж эцсийн хүртэл намайг зөвхөн замаар удирддаг. Энэ бол Яхова Рой юм. Давид үүнийг ухаарад үнэхээр Давидын тэр итгэл Библиэлд хамгийн агуугаар ингэж дурсагдж үлдсэн байна. Энэ бол үнэн гэд. Тэгэхээр би бол эзэн бол хончин маань юмаа гэдгийг мэдчих юм бол үнэхээр дутах юм гэж байхгүй. Яагаад хүний амьдрал гэдэг юм хэцүү, аврагдсан гэж агуу яагаад ийм адарматаагаар амьдрдаг юм болоо? Яагаад зүрх сэтгэлд амар тайван байдаг юм бол? Яхова Рой энэ бурхныг мэдэхгүй байгаа учраас тийм байна. Мэддэг бол огтоос тэгж чадахгүй. За мөн Библийн бурхан бол өнөөдрийн үгийн сэдвийн дагуу Яхова Ниши. Эзэн бол миний туг. Яхова Нишиг бүгдээ ойлгохын тулд дөнгөж сая уншсан үгэнд гарч байгаа. Энэ ертөнц бол өөрөө дайны талбар гэдэг мэдэх хэрэгтэй. Аврагдсны дараа Христэд итгэгч хүмүүс энэ ертөнцийг хэрхэн харах ёстой вэ? Хоёр өнцгөөс харах ёстой юм. Эхнийх нь энэ ертөнц бол Христэд итгэгч хүн болж боловсрохын тулах байгаа сургууль байна. Бичвэр бурхны амьсгалснаар байгаа бөгөөд заах, зэмлэх, залруулах, зөв чиглүүлэхэд тустай. Үүгээр бурхны хүн чадамгай болж аливаа сайн үйл бүрэн бэлтгэгддэг. Бурхны хүн болж бүрэн бэлтгэгдэн гэж. Энэ ертөнц бол сургуулаа гэж байгаа юм. Бид хүн бурхнаас ирээд энэ ертөнц гэдэг сургууль дотор зөвөр боловсрж өсөөд эргээд бурхан руугаа очино. Бурхан руу эргээд очихыг тэнгэртээ очих хайлах гэж хэлж байгаа. Да бид хүн дэмээ сургуульд сурна. Одоо дээр үед гэх юм бол уул руу очиж ингэж шавилж суудаг байсан. За бүх юмаа сурчлаа гэх юм бол одоо буугаад яваа гэдэг байсан. За тэгвэл уулнаас буухыг энэ Библиэл дээр хэлэх юм бол тэнгэр рүүгээ буцаад явах гэж хэлж болно. Бурхны хүн бол бүрэн боловсрж одоо бурхан руугаа буцан явах ёстой нэг. Энэ ертөнц бол сургууль юм аа. Бурхны хүн болох ёстой. Төрийн дуулал дээр бас гардаг тийм ээ. Солонгос хүн солонгостой игнэгт байх болтугай гэж. Солонгост амьдардаг мөртлөө солонгос хүн биш хүмүүс зөндөө байна. Энэ бол миний л бодлоо л доо. Тагнуулч байж болж байна. Одоо хүртэл харьяалал байхгүй, сонгогдох эрхгүй, урагш сэтгэлгээтэй тийгэж амьдардаг хүмүүс олон байна. Тиймээс энэ улсын хүн болж боловсрох ёстой байдаг шиг бид нар бурхны хүн болж боловсрох ёстой. За бас нэг зүйл нь энэ ертөнц бол дайны талбар юм. За нэг хүн ингээд зөвлөгөө авч байгаа бурхан хэрвээ байдаг юм бол яагаад энэ дэлхийн ертөнцийн ийм их замбраагүй дайн тулаан тасардаг юм бэ гэсэн. Буруугаар ойлгоод байгаа учраас тэр байна. Бурхан байхгүй учраас энэ ертөнцээр дайн байгаад байгаа юм биш. Байж байгаа учраас л дайн байж байгаа юм. Гэрэл байдаг бол энэ ертөнцийн л зайлшгүй сүудэр гэж байгаа. Гарцаагүй хуваагдал гэж би. Бодор сүнс бурхан хоёрын тулалдаан байна. Сайн муу хоёрын тулалдаан байна.
бүр өнгөрснөөс ахуулаад байсан. Мэдээж түүний үр дүн бол аль хэдийн тогтоогдсон байгаа. Бузар сүнс бол там руу явна. Бурханаас холдсон бүхий л тэр оршихуйнууд бузар сүнстэй хамт там руу явна. Эцсийн ялалтыг зөвхөн Бурхан биелүүлэх болно. Үүнийг аль хэдийн тогтоочихсон тэгээд хөдөлгөж байгаа юм. Ялалт гэдэг үг байна гэдэг чинь яг одоо бид нар дайныхаа дунд явж байна гэсэн үг. Дайн байгаа учраас л ялалт байх ёстой. Бурхан байхгүй учраас байгаа юм биш. Дайн байж болж байгаа юм. Энэ ертөнц бол сүнслэг тулалдаан болж буй дайны талбар. Мосегийн 5 ном дээр гитлэл энэ Египтээс гарсныхаа дараа энэ хүмүүс цөлд амьдрангаа хамгийн сүүлд Канаан нутаг руу ордог тэр үйл явдал бий. Энэ үйл явдал бол Бурхан бүхий л хүнд энэ түүхэн дунд нь биелүүлж өгсөн Бурханы түүхийг, Бурханы үйл ажиллагааг төлөөлөл болгож харуулж өгж байгаа юм. Израильчууд Египтэд боочлогдож байсан. Египтийн ертөнцийг илж байна. Египтийн хаан болох фараон энэ ертөнцийн агарын хүчний ноёр хөгч бузар сүнс байна. Бузар сүнсний иргэшэл дотор амьдарч байсан бид нар шиг энэ хүмүүс Египтэд боочлогдож байгаа тэр Израильтай адилхан байх нь. Тэднийг өрөвдөж Бурхан Мосег явуулаад аварсан. Мосе бол Есүсийн төлөөлөл байна. Есүсээр дамжуулж бид нар аврагдсан. За тэгээд тэр хүмүүс Египтээс гарсан, гитэлсэн, энэ ертөнцөөс салсан гэсэн үг. Тусгаарлагдсан байна. За ингээ улаан тэнгисээ гатлна. Улаан тэнгисээ гатсан гэдэг чинь 1-р Коринт 10 дээр гарч байгаа. Баптизм мөртөж байгааг хэлж байна. Энэ ертөнцөөс бүрэн холбоо тасарч байна гэсэн үг. Би Христ дотор үхсэн. Би Бурхны хүн болж амьдрнаа. Шинэ амьдрал эхэллээ. Энэ бол цөлд одоо эхэлж байгаа. Цөл тийм ээ. Галтмоогоо, дайснууд, эргэн тойрны янз бүрийн аюул занал дондор амьдарч байгаа цөл байгаа. Энэ дотор шинэ амьдрал маань эхэлсэн. Гарцаагүй хэцүү амьдралаа. Гэхдээ их гайхалтай юм маань тэд цөлийнхөө 40 жилийн хугацаанд өмссөн хувцас нийлэгдээгүй хөлн цэврээтэйгээ гэж гарч байгаа. Бурхан бүр төгсөөр хамгаалж өгсөн байгаа. Гарцаагүй цөл байна. Эргэн тойронд аюул занал зөндөө байна. Өнөөдөр ч гэсэн энэ үгэнд гарч байгаа дайн байгаа. Гэтэл энэ дунд бид нар хамгаалагдаж ялнаа гэсэн баг. Үүнийг л бидэнд мэдрүүлдэг. Гэтэ энэ дай одоо хүртэл дуусаагүй байна. Есүсийн дахин ирэх үе дуусна. Одоо ч гэсэн дайн үргэлжилж байна. Энэ дайн гэдэг энэ үннийг яг жинхнээсээ ойлгож мэдэрсэн хүмүүс Йохан Ниши эзэн бол миний туг. Энэ ойлголт байна. Энэ дайны үед туг гэж юу хэлж байгаа вэ? Туг гэдэг чинь яг тэр одоо цэрэг анги тийм ээ. Цэргийн ангийг бэлэгдэж харуулж байна. Туг хаашаа өдлөн тийшээ явах хэрэгтэй. Цэрэгт явж ирсэн хүмүүс бүгдээ мэдж байгаа. Явал цэрэгт орлоо гэх юм бол тийм ээ ингэр дээр мөрцийн тавина, аль ротын, аль салааны ямар албан тушаалтай хүн бэ гэд бүгдийг нь хийгээд өгчдөг. Хэрвээ тэр байхгүй байх юм бол тэр хүн орогдол цэрэг байна. Хуучин цагт бол энэ буудуулж өгөх ёстой ял байна. Ямар ч одоо харьяалал байхгүй, утга учиргүй нэг гэсэн. Өөрийгөө аль хаана харьяалтай вэ гэдгийг сайн мэдэх хэрэгтэй. Мөн тэр тугаа дагаж хөдөлдөг. Хүсдэгч бай, гүйч бай. Итгэлийн амьдрал гэдэг бол үнэхээр хатуу чанд зүйл байна. Хийж ч болно, хийхгүй байдаг ч болдог зүйл биш. Дөнгөж аврагдсан хүмүүст одоо ингээд дайны тухай хэлээд хахаар жоохон юу гэж бодож байгаа бол эвгүй л байгаа. Гэтэ бүгдээр яг ойлгож байгаа чинээгээр хүлээгээд авах болно. Гэтэ гарцаагүй нь бол энэ ертөнцөл сүнслэг дайны талбар юм аа. Тулалдаан гэж байгаа. Туг хаашаа хөдлөн тийшээ дагаад явах хэрэгтэй. Яг үнэндээ итгэлээр амьдрахад Христэд итгэж хүний сэтгэл санааны байдал гэж бий. Тэний нэг үгээр хэлье гэх юм бол махбодын хуваар нэмээ цэргийн үзэл санаа гэж хэлж болж байна. Үнэхээр тийм одоо нарийн чанд зүйл байна. Йохова Ниши энэ бурхны тухай тунган бодож үзье. За түүний дараа Йохова Нишигийн дараа Йохова Шамма гэж үг ярьдаг. Эзэн тэнд оршдог. Бид итгэлийн амьдралаар амьдрахад маш хэцүү зүйлс олон тохиолдолд тиймч зүйл яалтчгүй найдвараад бариад хүлээгээд байгаа.
Үнэхээр эзэн энийг хийж өгөх болов гэдгээ сэтгэлд эргэлзээ төрөх, айдас төрөх үе байдаг. Үүнээсээ болоод бүр ингээл шаварт суусан юм шиг үе байдаг. Гэхдээ л эзэн тэнд оршдог. Гарцаагүй тэнд байдаг. Тиймээс Йохва, Шамма, Изекэл 48 дээр гарч байгаа. Эзэн тэнд байж байгаа. Энэ замын эцэст эзэн маань байж. Бидний энэ явж байгаа замын эцэст эзэн маань гарцаагүй тэнд байж байгаа. Тийм учраас эцэг хүртэл явдаг байна. Зогсолгүйгээр, шантралгүйгээр. Мөн итгэлээр амьдарч байхад янз бүрийн зовлонгууд зөндөө байна. Тэр үед эзэн амар тайвны өгдөгөө. Йохва, Шалом. Сонсч үзсэн бах тийм ээ? Эзэн бол амар тайван юм. Энэ амар тайван гэдэг үнэнхээр чухал зүйл ээ. Амар тайван гэдэг чинь махбодтой зүйрлэж хэлэх юм бол эрүүл мэнд байна. Хүн эрүүл мэндээ алдах юм бол бүх юм алддаг гэдэг үстэй. Тэгэхээр боддоор энэ ертөнцийн дээр янз бүрийн өвчин үсгэж бактериуд байгаа. Нүдэнд харагдахгүй байгаа. Гэхдээ тэр бүх зүйлийг хамгаалж байгаа хүч нь байна. Өөрийгөө хангаах чадвар гэдэг бид нар дархлааны чадамж гэж ярьдаг. Тэр эрүүл мэндийг хэлж байгаа юм. Эрүүл байгаа хүн тэр өвчин тусахгүй байгаа юм. Өвчин байхгүй болоход тусахгүй байгаа юм биш. Байгаа хэдий ч тэрийг хамгаалж байгаа учраас эрүүл байгаа юм. Тэгэхээр энэ сүнслэг эрүүл мэнд чинь энэ амар тайван байх нь Христийн амар тайван зүрхийг чинь захираг. Йохва Шалом мэдийн утга учирыг яг жинхнээрээ ойлгосон хүмүүс энэ амар тайвныг хадгалж үлдэхийн тулд хичээдэг. Амар тайван үргэлжлэх юм бол бүхий л хэцүү бэрхшээл байхаа болчихдог. Янз бүрийн зүйл тохиолдно, гэр бүл доторч хэцүү зүйл тохиолдно. Эсвэл энэ итгэлийн амьдрал дотор хүртэл зүйл янз бүрийн тохиолдог. Үнэхээр итгэжсэн хүндээ дэлсүүлэх үе гэж байдаг. Янз бүрийн зовлон байгаа. Иймээс Йохва Шалом эзэн миний сэтгэлийн маань амар тайвныг барьж өгнө. Бодол санаа нь бат хүнийг амар тайван дотор та хамгаална гэсэн. Йохва Шалом үүнийг үнэхээр ойлгосон хүн зүрх сэтгэл нь хизээч ганхад суудаггүй. За мөн Йохва Рафа гэж байна. Эдгэрлийн бурхан. Гэтэл 15 дугаар бүлэг дээр тэр гашуун усыг чихэрлэг ус болгож өөрчилж зовлон байх үед түүнийг нэмчилж идгээж эзэн энэ ангаадаг Йохва Рафа гэдэг үг бий. Мөн Йохва Зидүкэ гэж гарч байгаа. За энэ Зидүкэ гэдэг үг юу гэсэн үг вэ гэхээр эзэн бидний зөвхт байдал. Зөвхөн эзэн л бидний зөвхт байдал маань болно. Миний хувьд ч гэсэн үнэхээр тэр үхэл ирэх үед хоосноор бүгдээрээ шороо руугаа буцаж явж байна. Өөрийнх нь нэрнийх нь хэдэн үсэг бичээстэй байна. Тэгээд өөрт нь үлдсэн бүх юм алга болж байгаа юм шиг байна. Мөнхөд үлдэж байгаа юм ганцхан юм байна. Иммануэль. Бурхан надтай хамтдаа байж. Тэр бурхан л миний зөвхт байдал юм аа. Эзэн бол миний зөвхт байдал. Тэгэхээр энэ бүр өөрт нь сэтгэлд нь бүр ингээд мэдрэгдэж тогтож байна. Энэ бол зитгэхэд. Эзэн бол миний зөвхт байдал. За хамгийн сүүлд. За түмэн цэргийн бурхан гэж гарч байгаа. Lord of Armies. Бүх энэ цэрэг армийн эзэн юм аа. Түмэн цэргийн эзэн. Үүнээс бид бүхэн үнэхээр мэдрэх хэрэгтэй. Ялалт бол эзэнд байгаа. Түмэн цэргийн эзэн бидэнтэй хамт байна. Тиймээс хэдийгээр өөрт нь юм байхгүй юм шиг боловч үнэхээр тэр бурхан надтай хамтдаа байх юм бол хийж чаднаа. Бурхан миний өмнө өвдгийг сүгдүүлэх болно. Бурхан намайг хамгаалах болно. Тийм эр зоригтойгоор явдаг. Йохва Нишитэй хамт энэ түмэн цэргийн бурхан тийм ээ дайны бурхан. Энэ ертөнцөөр харах юм бол тийм бурхтууд зөндөө байдаг үстэй. Одоо Арес гэдэг үлээ тийм ээ. Дайны бурхан гэдэг. Тэр зүгээр л нэг юм шүү дээ. Яг жинхэнэ бурхан бол түмэн цэргийн бурхан, эзэн, бурхан бахна. Үүнийг үнэхээр тодорхой сайн мэдэж авчих юм бол бидний итгэлээр зөв амьдарч чаднаа. За түүнээс гадна зөндөө байгаа. За ямар ч байсан энэ өөрсдийнхөө амьдрал дундаа мэдэрч үтсэн энэ бурхны ариун чанарууд бүгд зүйлээ бүгдээрээ сайн бодож үзэх хэрэгтэй. За түрүү хэлсэн Египтээс гарсан тэгээд хөлөөр амьдарч байгаад тэгээд Канаан нутагт орж байгаа. Канаан нутаг гэдэг бол Диважин гэлт гэж байна. Египтийн ертөнц аврагдахаас өмнөх дүр төрхийг зааж байгаа. Бид нар аврагдаад баптизм мөртөөд энэ цөлийн амьдрал дотор
Бурхантай хамтдаа байдаг энэ итгэлийнхээ үйл явц дотор бид нар Бурханы хүн, Бурханы цэрэг болж боловсрон гүйцлэх ёстой. За Библиэлд гитлэлийн дараа тооллого гарч байгаа. Тооллогын зорилго нь юу бол? Тооллого. Хүний нэр биш шүү дээ. Ард түмний тоог тооллоо гэсэн үг шүү дээ, тийм ээ? Тоо. Юуны тоо вэ? Цэргийнхэн тоог тоолсоо. Цэргийн тоо. За бүгдээрээ энэ хэсгээ тогтоож байгаа тооллого 1-ээс харъя. Тооллого 1-ээс 4 хүртэл байна. Тэднийг Египт нутгаас гарснаас хойш 2 дахь жилийн 2 дугаар сарын 1-нд Синаийн цөлд уулзалтын майхан дотор эзэн Мосед айлдаж Израилийн хүүгүүдийн хотол түмний тооллогыг хийж тэдний эр хүүстэн бүрийн ураг эцгийн бүлийнхэн дагуу нэр нэрээр нь толгой дараалан тоол. 3-аас ахуулна хамт уншия. Дайнд явж чадах 20 ба түүнээс дээш насны Израиль дахь бүх хүн бүрийг Аарон та хоёр дайчдын бүлэглэлээр тоол. Та нартай хамт овог бүрээс өөрийн эцгийн бүлийн тэргүүн болох нэг хүн байх ёстой. За зарим хүмүүс энэ тооллогын тухай уншихдаа энэ төөрөгдлийн үе гэдэг. Энэ тооллого гэдэг төөрөгдлийн үе ерөөсөө биш ээ. Израильчууд энэ цөлд Бурхны ард түмэн онцгойлон Бурхны цэрэг болж яг гүйцэлдэж байгаа тухай бичигдсэн байна. Анх Израильчууд ямар сахилга батгүй тийм нэг бүлэг хүмүүс байсан. Ямар сахилга батгүй юм хүмүүс яг жинхэнэ Бурхны цэрэг болж одоо бүрэн гүйцэлдэж байгаа юм. Бурхан хамттай байсан учраас үнэхээр хамттай байж чадсан байна. Тэгээд дайн тулдаан Бурхан дэмээ өөрөө шууд оролцоод ингээд явчихсан юм биш. Бурхан тулалд гэж хэлсэн. Йошуаг хүмүүсээ сонгоод очиж тулалд. Бид нар тулалдах ёстой. Дасгалжуулдаг байна. Бид нар тулалдах үед Бурхан хамтдаа байж ялалтанд өргөдөг. Ийм үйл явц байгаа юм. Бидний итгэлийн амьдралынхаа энэ зарчмыг бодоод үзэх юм бол маш олон хүмүүс маш энэ залхуу хойргоор андуурдаг бодол байгаа. Бурхан бүх зүйлийг мэддэг учраас миний бүх юмыг мэдэж байгаа. Тиймээс Бурхан өөрөө мэдээд бүх юм маань хийчих واخа. Энэ бодол бол бузар сүнсний өгдөг бодол юм аа. Библийг сайн уншаад үзээрэй. Бас хүний амьдралаа бүгдээрээ сайн яг зөв амьдралаа үзэх юм бол ерөөсөө тийм юм байдаггүй. Бурхан биднэрт чи хөдөл гэдэг. Би чиний явах замыг чинь харуулна. Хий гэж байгаа юм. Do it yourself. Чи өөрөө хий гэсэн байна. Гуй тэгвэл өгнө. Хай тэгвэл олно. Тогш тэгвэл нээгдэнэ. Тэмцэлт тэгвэл ялга болно. Хийх ёстой. Би үүнийг хийх ёстой. Хийхгүй байж Бурхан өөрөө хийгээд өгчих бах. 100% та бүтлгүүднэ. Яг үнэндээ Бурхан тэр хүний хүснийхэн дагуу уулын хийж өгдөг. Та өөрөө мэдээд хийгээрэй гэдэг чи юу гэсэн үг вэ? Зүгээр ингээл нарийн локкор бодоод үзэх юм бол надад энэ хэрэггүй. Та өгмөрөө өгөөд өгмөргөө гуйл болоо. Яг ийм сэтгэл байж байгаа юм. Та өөрөө мэдээд хийгээрэй гэдэг чинь. Бурхан тэр сэтгэлийг мэдэж байгаа. Чамд энэ хэрэггүй юм. Гэхдээ чамд хэрэггүй юм чинь би хийж өгнө. Хэрэггүй ч гэсэн би чамд хийгээд өгье. Ямар ч хэрэггүй хэрэгцээгүй л ингэж байгаад байгаа юм. Яагаад Библи биднээс итгэлийг шаарддаг вэ? Итгэх үед аврагддаг. Итгэхгүй байгаа бол тэр хүн итгэх хэрэггүй байна л гэж юм гэсэн үг. Хэрэггүй юмыг бол Бурхан тэгэл хайчихна. Тиймээс тэр хүн аврагдахгүй. Итцээ хүртэл. Бурхан аварж өгөхгүй байгаа учраас аврагдахгүй байгаа юм шиг. Тэр хүн өөрөө хүсэхгүй байна. Та нар хүсээгүй. Чиний хүссний дагуу би өгнө. Итгэлийн чин дагуу болгоё. Энэ бол итгэл байна. Итгэлийн амьдралыг энэ ертөнцийн хилдгээр тийм ээ арга цагаад амьдарч болохгүй. Энэ ертөнц бол сургуул, дайны талбар юм. Өнөөдрийн үг энэ дайны талбар гэдэг ойлголт дотор бүгдээрээ үгийг харах юм бол маш олон сургамжийг олж чаднаа. За эргээд гол үг рүүгээ эргээд буцъя. Гэтэл 17-гийн 8 байна. Дараа нь Амалик гэрч Рефидимд Израилийн эсрэг байлдав.
гинт одоо тулалдаа ихэлсэн байна. Энэ гэтэл 17 дугаар бүлэг дээр өмнө гарч байгаа хэсгийг харах юм бол Израильчууд Египтээс гараад Улаан тэнгисийг гатлсан. Тэгээд энэ Улаан тэнгис хуваагдсан байна гэдэг. Маш том үйл явдлыг нүдэрээ үзсэн. За жоохон явж итэл тийм ээ ус байхгүй байна. Ус өгөөч гэсэн. За тэгээд гонгинолцсон тийм ээ. Гэтэл бурхан хаднаас ус гаргаж өгсөн. Хөөх ус хүртэл байгаа юм байна гэх. За ямар ч гэсэн амьдарч болох юм байна гэж байж итэл гинт хажуугаас нь хүсээчгүй байж итэл Амалекчууд дотлоод ирсэн. Дайн болох юм бол хүсдэгч бай гүүч бай. Тэр дайны үе рүү шууд орох ёстой. Энэ бол дайны хамгийн аимшигтай зүйл. Би бэлэн болоогүй байж тээ. Эн чин чиний асуудал довтлож байгаа зүгээс зүгээр шууд л довтлно. Заавал бэлэн болсныхан дараа довтлно гэж юу? Харин ч бүр бэлэн болоогүй үед нь довтлно шүү дээ. Үнэхээр одоо сүүлийн үед энэ инх тайвныг хүсэж байна гэдэл одоо мэдээж инх тайвныг хүсэх нь сайхан. Би ч хүсэж байгаа. Хэн ч хүсдэг зүйл. Гэхдээ бэлтгэлгүй байна гэд тийм ээ бэлтгэлгүй байж идэг хүн байна. Бэлтгэлгүй юм шиг байж ийста яг цаанаа бол сайн бэлтэж байгаа хүн байвал бас болж юм. Гэхдээ яг жинхнээс ямар ч бэлтгэлгүй байж байгаа юм. Саяхан нэг сонин уншсан чинь тэр хилийн зурвас руу тийм ээ хоосон буутайгаа ингээд яваад ороо гэж хэлсэн байгаа юм. Бүр байхын аргагүй тийм тушаал өгсөн хүн байна. Гэхдээ энэ хүн ч одоо ямар хүн байглаараа ийм захирагч хүн байдаг юм бэ? Яг үндэ тэр хүн өөрөө орох ёстой байхгүй юу? Тэр хүн өөрөө хоосон буутай тэр хилийн зурвас руу орж үзэх юм бол мэдэрнэ. Үхэл гэж явуулж штэ тийм үү? Бэлдэж явах хэрэгтэй. Хэр зэрэг та амар тайвныг хүсэж байна. Төр төдий чинээгээр. Гэтэ дайн гарлаа гэх юм бол тэр дайн руу заавал орох ёстой. Израилийн байр сууриас үнэхээр одоо яахаач мэдэхгүй болсон баг. Энэ хүмүүс чинь тэр цэргийн бэлтгэл авж ийсэн хүмүүс биш. Хэдэн зуун жил чулуу цохиж тоосоо өрж ийсэн л хүмүүс. Боолцогдож байсан хүмүүс. Гэтэл гинт дайн боллоо. Энэ хүмүүс ямар их сандралтсан бол. Ингээд одоо яахаач мэдэхгүй байж байсан. Гэтэл Мосе тийм ээ. Йошуа гар. За Йошуа ямар ч байсан тийшээ гараад очисон. Гэтэл тийшээ чинь одоо нөгөө яаж жагсах аргаач мэдэхгүй байгаа хүмүүс чинь яах вэ? За ингээд Амалекчууд довтлоод хөрөөд ирлээ. Тэгээ бужигналдаа л байж байсан байж таарна үсттэй. Байнга сэтгэлд нь юу байх вэ? Бурхан уулан туслах ёстой доо гэл эргээд харсан байна. Гэтэл тэр дээр Мосе гараа өргөцөн зогсож байна. Гараа өргөж байна. Бид нар ялч чадах юм байна гэж хамгаалсан байж таарна. За гэтэл хамгаалаад байж ятл эн чинь тийм амар зүйл биш шүү дээ. За дээр үеийн тэр дайн улааныг харах юм бол тэр довтлож байгаа талаас 4 дахин их цэргийн хүчин чадлаа гаргаж ирж дайчилдаг байсан. Зарим газрууд бүр 10 дахин 100 дахин хүчээр дайрдаг. Тэгэхээр энийг хамгаална гэдэг хэцүү. Гэтэл эргээд харсан чинь Мосе гараа буулгацсан байж бай. Энд чинь юу болж байна? Бид нар ингэж яагаад үхэх юм биш үү? Эргээд харсан чинь дахиад гараа өргөцсөн байна. Бид нар шатах юм байна гэдэл. Энэ дайн ингээл үргэлжлээд яг жинхэнэ одоо бодит практик болсон байгаа. Өөрсдөд нь дадлаг болсон байна. Тэгээ Мосе гараа буулгах юм бол ялагдах юм байна гэдгийг мэдчихсэн учраас түүний хамтрагч болох Аарон хуур гарыг нь өргөссөн түшилсэн. Эцсээ хүртэл түшиж өгсөн. Тэгээ эцэст нь тэд ялсан. Хамгаалсан гэж байгаа юм тийм ээ. Тэд сүрүүлсэн юм биш. Хамгаалсан, зогсоосон. Энэ бол Израилийн хамгийн анхны дайн. Гэтэл үүнийг бурхан дурсан сан гэж хэлж байгаа. Тэгээд Йошуа чихэнд нь хоногшуул гэж хэлж байгаа. Амалекийг довтол. Амалек үеэс үе та нарыг зовооноо. Та нарын үеэс үе тэмцэлдэг өстой энэ хүмүүс бол Амалек. Бидний сүнслэг итгэлийн амьдрал дотор дайн байдгаа гэдгийг мэдэх ёстой, санах ёстой. Энэ үйл явц донд бидний итгэлийг жигсэн довтолж байдаг хүч байдаг. Библиэлд төлөөлөл болж хоёр үндэстэн гарч байгаа. Амалек болон Филистичүүд. Мэдээж түүхэн хугацаанд харах юм бол арамчууд довтолдог. Түүний дараа Вавилон, Ассир, за ингээд довтолсон улсууд байна. Гэхдээ энэ бол одоо түүхэн үйл явдлууд нь яг сүнслэг сургамж нь бол Амалек болон Филистичүүд.
Христэд итгэж бүх хүмүүсийн төлөө болж Саул болон Давидыг гаргаж ирнэ. За энэ хоёр хүн хоёулаа яг адилхан дайснуудад тэмцэлдсэн. Амелек болон Филист. За тэнд Саул бол Амелек Филистийн дайнд байнга л бүтлгүүцсэн нэгнээр бичигдсэн байгаа. Филисттэй байлдаг үедээ айж чичирж исэн. Амелек бүрэн сүрүүл гэсэн. Гэтэл түүнийг өөрийнхөө бодлороо гүйцэлдүүлж чадаагүй. Тэгээ эцэст нь Саулыг буулгаж хаясан. Эсвэргээрээ Давид бол Филисттэй байлдаг үедээ Голиатыг алж ялсан. Боломжгүй байсан ялтыг авчирсан. Дараа нь Амелек Зиклаг гэдэг тэр газар байсан Амелекийг эцэг хүртэл хөөсөн. Эцэст нь Амелекийг устгасан. Тэгээ ялсан. Хоёуланд нь ялсан хүн бол Давид. Давид бол Христэд итгэж хүмүүсийн дунд ялалтанд хүрсэн хүний төлөөлөл бол Саул ялж чадаагүй хүнийхэн төлөөлөл гэж хэлж болно. Тэгээ бид нар бүгдээрээ л адилхан хаант тахилч нар юм аврагдсан хүмүүс. Гэхдээ энэ сүнслэг тулдаан дотор ялалтанд хүрдэг хүн байдаг бол ялж чаддаггүй, ялагддаг Христэд итгэж бас байдаг. За төлөөлөл бол энэ Амелек болон Филист. Энэ хоёр үндэстэн бидэнд ямар утга агуулгыг авчирж өгч байна вэ? Энэ Амелек гэдэг бол бидний итгэлийн амьдралд бидний дотоод байгаа. Дотроос минь намайг эсэргүүцдэг хүчийг Амелек гэж хэлж болж байна. За нэг дагаад хэлье. Дотроос минь. Махбодоор намайг эсэргүүцэх хүч энэ бол Амелек байна. За эсрэгээр нь Филист нь юу вэ? Гаднаас. Энэ ертөнцийн эрх мэдэл, энэ ертөнцийн ямар нэгэн одоо үнцэн тийм ээ хэлбэр. Үнэхээр одоо намайг эсэргүүцж байдаг янз бүрийн тийм хүч байдаг. Энэ бол Филист байна. Энэ хоёроос бид өхөн ялалтыг авах хэрэгтэй. Дэд туйл 25-ыг харцгаая. Дэд туйл 25. Дэд туйл 25-ын 17. Египтээс гарч ирэхэд замд чинь Амелек чамд юу хийснийг санагдав. Тэд бурхнаас эмээлгүй. За хамт уншия. Та нарыг аян замдаа ядарч зүдрэхэд явхад чинь уулзаад ард чинь яваа сул дорой хүмүүсийг цогсон билээ. Тиймээс эзэн бурхан чинь чамд өв болгон эзэмшүүлэхээр өгчвэ. Тэр газар нутаг дээр эргэн тойронд чинь байгаа бүх дайснаас чиний бурхан эзэн чамайг ангижруулж амраах тэр цагт чи Амелекийн тухайд орсон чиг Тэнгэрийн дороос арчин хаях ёстой чи үүнийг бүү март. Энэ дэд тул 25-ын 17 дээр гарч байгаа үнийг бодвол гитлэл ном дээр гарч байгаа 17 дугаар бүлгийн 8 дугаар ишлэл түүнийг тайлбарлаж өгж байгаа. Энд бурхан Амелекийг мөнхийн дайснаа болгосон. Бурхан мөнхийн дайснаа болгож байгаа өөр оршихуй гэж байх болоо энэ ертөнцийн дээр. Энд байна. Эзнээс имэдэггүй гэж байгаа. Бодор сүнс үтэл эзнээс бурхнаас айдаг. Гэтэл бурхнаас айхгүй байгаа нэг хэн байх вэ? Гэтэл жинхнээсээ байж байгаа юм. Энэ миний махбод байх нэ. Махбодын хүсэл тачаал. Үнэхээр за бүгдээрээ мэдэрч үтсэн хүмүүс бүгдээрээ мэдэж байгаа. Бурхнаас айдаггүй. Байнга л довтлж байдаг. Үнэхээр одоо ингээд үг сонслоо, ямар нэгэн сэтгэлдээ шийдвэр гаргалаа. Оройн чимээгүй хүн бурхан залбирч байна. Гэтэл гинт юм хамаагүй бодлоор ирэх үе байдаг тийм ээ. Бүр гайхдаг үстэй. Гү би яагаад ийм юм бодоод байна? Гинтэл бүр үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир, бүх зүйлд талрах. Бурхан хамт байх болно. Дутах юм чамд байхгүй гэх. Ийм сэтгэлээр бурхан залбирж байгаа. Гэтэл гинт маргааш хэрэглэх ёстой мөнгөмөр бодогдчих. Байн баяртай байх юм биш. Үргэлж баяртай байх. Үргэлж ганихал. Тасралтгүй гомдол. Бүх зүйлд гонгон.
Ийм болох боломж байдгаа гэж байгаа юм. Ганцаараа байх үедээ өөрийнхөө дээр төрхийг харахаар ямар байдгүй. Тийм сайхан гэгээтэй байдаггүй. Байнга л юмд сухалцсан байна. Дотроо хараад үзэх юм бол бүх зүйлд л ингээл гомдлсон. Яагаад тийм байна вэ? Энэ үнэхээр ичмээрч хэлээ. Яалтчгүй л үнэн. Бидний махбод гэдэг эсэгээр бурханд итгэж байгаа намайг бүр шоолж инээдэг. Чи хизээнээс бурханд итгэдэг боллоо гэд. Чи итгэж байгаа юм уу? Чи яасан инээдтэй юм бэ гэдэл намд руу довтолдог. Эфес 4 дугаар бүлгээр гарч байгаа үг шиг бидний тэмцэл бол махбод цусны эсрэг биш юм аа. Тэнгэр дэх хорон муу сүнс, бузар сүнс. Мөн бидний махбодын дайсан гэж вэ? Бурхны 3 том дайсан гэж байдаг тийм ээ. Бузар сүнс байна, нийт ертөнц байна. Хамгийн сүүлд нь миний махбодыг хэлж байгаа. Ялангуяа энэ махбод бол хамгийн том асуудал. Байнга л тийм ээ хамгийн амжилттай байсан бол хамгийн ойр байдаг үстэй. Намайг байнга зовоодог. Бурхнаас айдаггүй. Үнэхээр бүр ямар сони юм бэ гэж бодмоор хүртэл махбод үнэхээр хүчтэй. Зоригтой байд. Ямар ч аимшигтай гимнүглийг зүгээр шууд өөрөө миний дотор оруулж ирдэг. Энийг хийгээл бүр гайхах үе байдаг үстэй. Чи яагаад ингэж байгаа юм бэ? Тэр үед ухаарах ёстой зүйл нь юу вэ? Амелик довтлоод ороод ирсэн байна. Одоо ч болтугай тэр жигсаалаа бэлдэж ягаад эргээс урдаас нь довтлох ёстой. Тулдах хэрэгтэй. Йохова нийши эзний тугийг бариад эргүүлээд энэ зүйлсийг цэгслэн дуусгах хэрэгтэй. Хэрвээ тэхгүй байх юм бол ялагдах боломжтой. Сүрчж болно. Итгэлийн амьдрал маань бүтлгүүдэх боломжтой. За тэгээд энэ Филистийн дай. Филист ч гэсэн бид нар л довтолдог. Энэ ертөнцийн эрх мэдлээ. 1-р Самуэль 17 харъя. 1-р Самуэль 17. Дөрвөн дугаар эшлэл. Филист хүн Давидэд чи юунд таяг барьж над руу ирэв. Би нохоо юм уу гэд тэрээр өөрийнхөө бурхтаар Давидыг харав. За Филист хүн гэдэг нь Голиатыг хэлж байгаа. Голиат Давидтай тулдах үед ингэж хашгирч байсан. Өөрийнхөө бурхтаар Давидыг харав. Филист хүн Давидэд наашир би чиний махыг огторгон шууд хэрийн аратанд өгье. 45-47 хамт уншия. Давид Филист хүнд чи Илд Бамбай жад барьж над руу ирж байгаа бол харин би чиний доромжилсан Израилийн бүх цэргийн бурхан төг дүмдийн эзний нэрээр чам руу ирж байна. Өнөөдөр эзэн чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би Филист цэргүүдийн хүүрийг огторгон шувууд хэрийн аратанд өгнө. Бүх улс Израильд бурхан байна гэдгийг үүгээр мэдэх болно. Энэ цугласан олонч эзэн Илд жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй за. Энэ тулалдаа эзнийх бөгөөд тэр та нарыг бидний гарт өгнө гэв. Саул энэ Филисттэй тулалдах үедээ юу ч хийж чадаагүй. Явах замдаа л бүр хулж ийсэн байна. Одоо яах вэ гэсэн. Гэтэл тэр залуу хүү болох Давид бол энгийн үедээ ч бурхантай хамтдаа байсан хүн. Эзэн бол миний хончин. Рой. Өөрөө ч хончны байр суурь байж үдсэн хүн. Тэгэхээр яг жинхэнэ хончин бол хондих хотлоо амиа зориулдаг гэж байгаа. Хоноо баригдаад явахыг зүгээр зөвшөөрдөггүй гэж байгаа. Хойноос нөхөөж чоод арсланчва баагуучод цохиж алж байсан гэж гардаг. Үнэхээр гайм зөрөгтэй ирэхийг дайчин байсан байна. Залуу хүүгээд тийм ээ зүгээр л ингээл хаа хамаагүй юм шилдэгддэг байсан юм биш. Энэ тийм ээ дүүгүр үед чинь одоо зэвсэг шүү дээ. Ном сум. Бүр одоогийнхоор пуужин гэж болно. Та бүхэн пуужин залж чадах уу? Амаргүй байна. Гэтэл тэр пуужин гүтэл энэ залж чаддаг. Үнэхээр тийм чадварлаг дайчин. Тэгээ цохоод алсан. Хичнээн хүчрэхэг дайсан ирсэн чи. За гэхдээ энэ гарах юм бол их сонирхолтой
зүйрлэл байгаа. Флист хүн чи над руу Илд Бамбай жад барьж ирлээ. Илд Бамбай жад гэдэг нь юу вэ? Гадна төрлийн тийм ээ. Энэ ертөнцийн эрх мэд байж болно. Ямар нэгэн материал байж болно. Эсвэл ямар нэгэн үмээ самуу тийм ээ. Эсвэл чиглэл хандлага юм тренд гэж ярьдаг. Ийм ямар ч хэрэггүй хог шаар мэт юмсууд бидний итгэлийг маань довтолдог. Энэ жаахан л тийм тренд болсон чиг хандлага биднэр лөө дөхөөд ирэнгүүт бид бүхэн тийш явах төрөгдөх боломжтой. Гэхдээ би чиний үл тоомсорлж байгаа. Энэ ертөнцийн үл тоомсорлож байгаа төг түмдийн эзний нэр бүх цэргийн бурхны нэрээр гэсэн байна. Цэрэг гэдэг үгийг хэрэгэлсэн байгаа. Үнэхээр жинхэнэ цэрэг. Бүх цэргийн бурхан гэдэг чинь тийм ээ? Lord of Armies. Энэ цэрэг энэ махбодын цэргийн армийг хэлсэн юм биш. Төг түмэн цэргийн эзэн бурхан гэдэг чинь сүнслэг ертөнц хүртэл энд орж байгаа. Тэр дайны эзэн Лорд бурхан бахна. Үүнийг мэдсэн учраас Давид ямар эр зөрөгтэй байж таарах вэ? Өнөөдөр чи миний гарт өгнэ. Үнэхээр чулуун дүүгээр шидсэн үхсэн. Энэ бол итгэлийн тэр хүч чадал нь байна. Хүмүүсээ тэр дүүгэрийг зүгээр тоглоом гэж болж болохгүй. Энэ бол пуужин бах нэ. Хичнээн зүгээр тийм ээ галт зэвсэг буутай байгаад яах юм бэ? Нэг цүмийн бөмбөг унахад л дуусан шүү дээ. Нүдэнд үзэгдэхгүй байгаа. Тэр хүчрхэг бурхны хүч чадал гэж байна. Айх юм гэж байхгүй. Тиймээс бид нар өнөөдрийн гол үгэн дээр гарсан дайн гэж байгаа юм байна. Үнэхээр зүгээр ингээ хараад үзэх юм бол итгэлийн амьдрал бол бид нар бурхны цэргийн хуваар явж байна. Тэр цэргийн ухамсар, цэргийн үзэл санаа гэж байх ёстой. Цэргийн үзэл санаа. За жоохон буруу ойлгогдож магадгүй байх. Би ингэж хэлээс жоохон болгоомжилж байсан юм. Бид бүхэн сүнслэг тал дээрээ цэрэг юмаа гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр биднэрт хэрэгтэй зүйл яг тэр зөв үзэл санаа. Тэр нэг ухамсар байх ёстой. Итгэгчүүний ухамсар. Энэ ухамсар байхгүй нэг ямар ч ухаангүй хүн гэж хэлдэг. Бүхий л зүйл дээр энэ ухаан байх ёстой. Ямар нэгэн компани захирал байлаа. Тэгэх юм бол тэр хүнд бас нэг ухаан санаа байх ёстой. Тэр хүн ямар бодолтой, юу үзэл санаанд нь байна. Тэгжиж энэ компани хэр цаашаа үргэлжлэх үү гэдэг нь хамаарна. Гэр бүл жигсэн нөхөр хүний, эхнэр хүний ухамсар гэж байх ёстой. Энэ нь бэлэн байж ич гэр бүл бий болдог. Үр хүүхдүүд жигсэн тэр өөрийн гэсэн ухамсар байх ёстой. Бүхий л зүйл дээр өөрсдийн гэсэн ухамсар санаа байх ёстой. Итгэгч хүний ухамсар энэ үзэл санаа. Тэр үүнийг цэргийн үзэл санаа гэж хэлж болж байна. Сүнслэг тал дээр бид нар бол бурхны цэрэг юм аа. Сүнслэг талын энэ цэргийн ухамсар байх хэрэгтэй. 2 дугаар Тимот 2-ыг бүгдээ харъя. 2 дугаар Тимот 2. 2 дугаар Тимот 2-ын 3 4 байна. 3절 4절입니다. 3 4 дээр Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов. Дөрвийг хамт уншъя. Ямар ч цэрэг татагчдаа таалагдахын тулд аж амьдралын явдалд хутгалддаггүй. Бид Христ Есүсийн сайн цэрэг бидний өмнө явж байсан итгэлийн хүмүүстэй хамтдаа зовох ёстой. Тэр цэрэгт орох хэрэгтэй. Манай ах нар цэрэгт яваад ирсэн бах тийм ээ. Өрөөгцсөн байна та бүхэн. Энэ ертөнцийн хүмүүс бол цэргийг нэг сайн тоодог, үл тоомсорлдог. Христэд итгэгч хүний цэрэгт явж ирэх хэрэгтэй. Юм шиг байгаа юм. За би жигсэн аврагдаад цэрэгт явсан. Тэр үед энэ цэргийн ухамсар, цэргийн үзэл санааны тухай нэг бодож үзсэн үе би. За цэрэгт явж үзсэн хүмүүс бүгдээрээ бас мэдэрж байгаа бах. Хамгийн их бодол санаа ордог үе хизээ вэ? Яг шинэ цэргийн үе байх уу? Тийм ээ, карантины үе юу эсвэл хуваарлаглаж очсон үе нь хүн болгонд л өөр баг. Гэтэ миний бодлол энэ карантины сургалтын төв үе. Яагаад ингээл ийшээ өнгөр тийшээ өнгөр гээл тийм ээ.
Одоо бол их сайхан болсон л доо. Дээр үед бол одоо зодон гэдэг бол зодуулна гэдэг бол энгийн зүрээс өөрийн ухаангүй байдаг байсан. Тэгэхээр тэрийг бол энгийн гэж ярьдаг байж байгаа. Одоо бол тэр сургалт бол үнэхээр одоо авах юм байхгүй гэж харагдана. За би тэгээд одоо цэргийн бэлтгэл авж байсан үе би. За тэр үе сургалт хүмүүсийн даргатай уулзж байсан үе байдаг. Яг жинхнээсээ цэргийн бэлтгэл авж байсан. Маш их одоо би энэ бүр ингээд бэлэн байж идэг. Дээд оны цэргүүд маань ингээд биднийг сургадаг. За ингээд сургууль хүмүүжлийн дараа орж ирлээ. Ингээд нүд нь бүр ингээд бараг л цоолох гэж байгаа юм шиг харна шүү дээ. За тэгсэн чинь нэг юм асуулаа. Цэргийн үзэн санаа гэж юу вэ? Тэр үед ингээд зүгээр бараг ирмэг төдийд л ингээд команд маасалж нэр цолоо хэлдэг байсан. За тэгсэн чинь ингээд асуулаа. Бид нэр тэр үед яг ингээд бүр цээжилдэг юм байсан. Цэргүүд бүгдээрээ мэддэг тийм ээ. Цээжэр мэдж байгаа үстэй. Бүгдээрээ бас эргээ санах хэрэгтэй. Тийм байдаг. Цэргийн үзэл санаа. Цэргийн албан агчийн албан үүргийн дүрм гэдэг тэр ном дээр гардаг. Цэргийн үзэл санаа бол дайны ялалт, ялагдлыг шийдвэрлэх хамгийн чухал хүчин зүйл мөн. Дайны ялалт, ялагдлыг шийдвэрлэх гэж байгаа. Тэгээд тиймээс цэргийн албан агч нь нэр төрөө эрхэмлэн дээдлэнэ. Цэрэг хүн гэдэг нэр төрөн дээр амьдардаг. Мөнгөний төлөө амьдарч өгөх юм биш. Өөрийнхөө ямар нэгэн зүйлийн төлөө амьдрах биш, харин бүр тэр нэр төрийнхөө төлөө эрхэмлэн дээдлж амьдардаг. Тийм учраас үнэхээр тийм сайн цэрэгтэй газрууд улсуудыг хүчрхэг улсуудыг харах юм бол Америкийнх байна, Израилийн цэргүүд байна. Цэрэг хүн ирлээд гэх юм бол бүх зүйл нь ингээд шууд шийдвэрлэгдэж болчихдог. Цэрэг армаа дорд үздэг улс бол удахгүй сүрэх улс байгаа. Харин цэрэгээ эрхэмлэн дээдэлдэг улс бол цаашдаа оршин тогтнох улс байна. Хамгийн дөрөнд нэр төрөө эрхэмлдэг. За ингээ үргэлжлээд 7 төрлийн юм гарна. Тууштай итгэмжит байдал, жинхэнэ нэр зориг. За дараа нь юу гэдэг вүлээ? Заавал ялах бат итгэл, үнэмшил. Тулаанаас үл ухрах, дайчин чанарыг тууштай сахиж, амь насаа үл хайрлан, тушаалыг бүрэн биелүүлэх, их хорон элэг нэгтнээ хайрлах эрхэм нандин үзэл санааг хэлнэ. За ингэж гарч байгаа. За бүгдээр шээжилсэн үү? За энэ бол цэргийн үзэл санаа бахнэ. За тэгэл асуух үед нь тийм ээ. За цэргийн үзэл санаа бол дайны ялдаг шийдвэрлэх гал ингээл ярьсан. Тэгсэн нөгөө хүмүүс сонсч байсан. За ойлголоо. Гэхдээ наадах чи юу юм бэ гэсэн. Наа чи юу юм бэ гэж. Сонссон наа чи ойлгохгүй байна. Ингээд нэг тийм төсөөнд буухгүй байна гэж. Бид бүхнээс ингээ асууж байна тийм ээ. Үнэхээр яг цэргийн үзэл санаа өөртөө сууж үгүй юу гэдгийг асууж байгаа юм. Нэг үгээр хэлэлдэхээ. Янз бүрээр хэлж үзлээ. Нэг үгээр юу гэж хэлэх вэ? За чи цэргийн үзэл санаа юу гэж бодож байна гэж асууна. Итгэмжит байхыг хэлнэ. За зарим нь бүр үн бүрэн биелүүлнэ. Тууштай энэ юу гэсэн үг юм бэ? Би ойлгохгүй байна. Цэргийн үзэл санаа гэж юу? Гэл асуух шууд хариулах ёстой шүү дээ уул. Зарим найзууд маань болохоор хор шар зориг зүрх гэл гэж байгаа. Тэгсэн чинь бид нар ямар танхаа хүмүүс үү гэлээ. Цэргийн үзэл санаа гэж юу вэ? Явсаар хагаад миний өмнө бүр ирж байгаа юм. Тэр үед бүр ингээл сандарсан. Би одоо юу гэж хэлнэ? Тэгсэн яг миний өмнө байсан манай найз цэрэг маань бүр ингээл сандарсан да. Цэргийн үзэл санаа нь эрүүлэр бодохгүй байхыг хэлж явах шиг байна л гэсэн. Яг үнэндээ бүгдээрээ тэнд бүгдээрээ дотроо инээсэн байгаа. Би ч бүр яг инээх гэсэн. Гүн бүр өстө өөрөө эрүүл ухаангүй байх шиг байна. За өнөөдөр бид нар баларсаа үхсэн л гэж бодсон. Бүр ингээд байдгаараа сандарцсан байж байсан. Гэтэл нөгөө дарга маань толгойд өгч байгаа юм. Ер нь төстэй байна. Гэхдээ нэг үгийн солио. Хуваа бодохгүй байх. Эрүүлэр бодохгүй байх биш. Хуваа бодохгүй байх нь цэрэг хүний үзэл санаа юм а гэж хэлж байгаа юм. Тэгээ бид бүхэн өнгөрсөн хугацаанд энэ нийгэм дээр амьдарч байсан хувийн бодол, миний үн цэн,
миний ямар нэгэн зориг би чухал гэж бодож байсан тэр бүхий зүйл бол биш юм аа. Хувь бодох биш. Бид бүхэн энд ус дүүрэг яа гэх юм бол энэ аягийг хоосолж байгаа дүргнээс өөрийнхөө бодлыг хоослох ёстой. Би ингэж нэг яг л цэрэг хүн юм байх ёстой байна гэдэг тэр ухаан дүүрсэн байна. Одоо ч гэсэн тэр бүр ингээд тод үлдсэн. Бид бүхэн энэ бодлоо хаях үед тэр үед энэ нөгөө нийгэмд хэлдэг шүү дээ, тийм ээ? Ингээд улам бүр ингээд угаагддаг гэж ярьдаг шиг. Цэрэг хүний хувьар хэрэгтэй зүйлсүүд маань илүү ихээр нэмэгдэж тэнд хураагдсан. Бид бүхэн ингээд гарч ирэх юм бол байнга л бидний бодол, хувийн бодол гэж байдаг. За би ингэчих юм бол да яа. Одоо ингэж яагаад би ч одоо амьдрах ёстой штэ. Яг хөө тэр үүрэг алга бол яг хөө тэр дараа нь бол ихний ээлжинд би амьд байх ёстой. Гэр орон маань юу илээ? Өөр хүүхдүүд маань байгаа штэ. Би ч үхэж болохгүй штэ. Би ийшээ явчиход үхэн штэ гэл ингэ байгаад их юм бол юу ч хийж чадахгүй. Цэрэг хүний үзэл санаа гэдэг бол тэр итгэл. Өөрийгөө үгүйсгэж уршаа явах тэр итгэл. Явж байгаа юу ч болж болно. Гэхдээ яв гэж байгаа. Явах хэрэгтэй. Буу зэвсгээ бариад юу ч тохиолдож болно. Явн зэрэг өрхөнд ороод ингээд амиа алдаж болно. Ганц нэг нь амьдуулж болно. Тэглээгээ зүхтах үгүй ээ. Ганц хоёроо амьд үлдсэн ч явах ёстой. За тэгээд очих ёстой газар очино. Дараагийн зэргүүд байд. Дахид цуглаад дахиад явна. Хэдийг хүртэл вэ? Ялалтанд хүрэх хүртлээ. Үүний төлөө хэрэгтэй зүйл бол цэрэг байна. Би ч гэсэн энэ цэргийн үзэл санаа, энэ ухамсарын тухай бодонгоо дотроо ингэж бодож байсан. А энэ цэргийн үзэл санаа гэдэг. Би үхсэн ч бай. Миний эх орон тэр туг түүнийг намируулах энэ итгэл юм байна. Хэрвээ яг одоо надаас асуудаг бол би ингээл чангаар хэлмээр байгаа юм. Аль хэдийн 20 жил өнгөрсөн байна. Урд нь тэр Солонгосын орж исэн Ахмад дайчинтай уулзж байсан, дал гарчсан баатар хүн байсан. Одоо өөд болсон баг. Тэр хүн дээр өндөрлөг цэг дээр очиод тэгэл ёслонгоо уйлж байгаа юм. Тэр хүний сэтгэлийг бол би ерөөсөй ойлгохгүй байгаа юм. Ямар сэтгэл байгаа вэ гэд. За тэгээд хоол идэж явахдаа асуулаа. Та яг ямар сэтгэлээр энд тулалдсан бэ? Гэтэл тэр хүн намайг хараа ингэж хэлсэн. Их орноо бодсоо. Тэр сэтгэл бол үнэхээр нулимс мэлтэл зүйлс. Их орон би үхтэгч бай. Их орон маань бол амьд байх хэвээр, үлдэх хэвээр. Тэр туг маань намирж байх хэвээр. Тэнд мандаж байх хэвээр. Тэр өндөрлөг цэг дээр аваачиж туг зоохч л тэнд үхэж байгаа юу? Очоод үхэн штэ. Гэхдээ яв гэж байгаа юм. Явах ёстой юу? Тийм ээ. Явна. Бүгдээрээ үхэн. Гэхдээ л тэр тугийг тэнд зоохын тулд явж байгаа юм. Энэ бол цэрэг хүний ухамсар юм байна. Зүгээр энэ одоо энэ цэргийн ухамсар байхгүй хүмүүс их олон баг шиг байна. Тийм хүмүүс л одоо цэргээ янз бүрийг хэлж байна. Гэтэ энэ цэрэг хүний ухамсар энэ ухаан тэр үг одоо хүртэл үлдсэн байгаа. Тэгээ тэр үеийг би эргээ бодсон. Ер нь энэ их орон гэж юу юм бэ? Хүн амьдралаа эргэж бодоод үзэхээр бид нь тийм ээ өмнөд хойд гэд хуваагдсан. Гэхдээ л бид нар чинь нэг үндэстэй. Энэ их орон гэдэг чинь тэгвэл яг юу хэлээд байна вэ? Энэ их орон гэдэг үеийг бодоод үзэхээр их гэдэг чинь өвөг гэдгээс гаралтай. Бидний их нутаг. Яг тэр жинхэнэ их орон маань юу вэ? Бид бүхэн бидний дэвааж. Еврей 11 дээр бидний төлөө зэхэгдсэн хот бий гэж хэлж байгаа. Бурхны хот, ариун хот. Тэр улсын төлөө бид бүхэн амьдарч байна. Мэдээж
одоо энэ улс орны төлөө зүтгэж байгаа хүмүүсийг бид бүхэн хүлээн зөвшөөрж явах хэрэгтэй. Мэдээж үгэн дээр ч тэгэж гарсан байгаа. Дуулууртай байх хэрэгтэй. Дээрээс нь зүрх сэтгэлдээ би өөрөө юуны төлөө тэмцэлдэх ёстой вэ? Би үхтэгч вэ? Юуг би мандуулах ёстой вэ? Йохова Ниши юм байна. Йоховагийн туг түүнийг бид бүхэн мандуулах ёстой. Би үхтэгч вэ? Ийм байр байдалтай явна гэдэг нь цэргийн үзэл санаа. За эргээд гол үг рүү явъя. 본문으로 가겠습니다. За тиймээс 그래서 우리가 이 бид энэ Йохова Ниши гэдэг үгний өмнө туг гэдэг нь юуг хэлж байна? Би үүний төлөө яаж амьдрах ёстой вэ? 어떻게 살아야 될까? Үүнийг 바로 이것을 санан дурсахын тулд энэ Амелекийн дайн тулаан болсон. Үүнийг байнга 이것을 계속해서 이 Бурхан Йошуад бүр сануулж байсан. Яагаад вэ? Дараа нь Йошуа боддоор Канаан нутг руу ороод 가나안 땅에 тэр Канаан нутгийн үндэстнүүдийг төхөөж явуулдаг. Йошуа өөрөө одоо командлагч нь болж байгаа юм. Үүнийг сануулж өгдөг. 하시는 거예요. Йохова бол миний туг юм байна. Эзэн бол миний туг. 이것을 여호수아 기에 Энийг Йошуад бүр чихэнд нь хоногшуул, тогтоолго гэсэн. Эцэг хүртэл тулалдаа байх болно. Эцэг хүртэл. 끝까지 있단다. Битгий март. 잊지 말아라. Бурхан 하나님께서 энэ дайныг өөрөө ингээд зохицуулчих юм биш. Мэдээж тэгж болно. Цаг нь болох юм бол тийм ээ. 되면은 그냥 Ассири 185 мянган хүнийг нэг өдрийн дотор алга үгүй хийсэнтэй адилхан тэгж болно. Гэхдээ зүгээр энгийн байдлаар хийхгүй бид нар л 우리가 싸우 тэмцэлдэж иж бурхан тэнд тэмцэлдэх болно. Бид нар 우리가 이 여호와 니시 하나님 Йохова Ниши энэ бурхныг харах үедээ үнэхээр бурхны үйл хэрэг 구원의 역사 복음의 энэ золилтын түүх энэ авралын үйл явц дотор айн мэдээний түүх дотор гарцаагүй энэ тасралтгүй явж ирсэн юм байна. Тулалдаан байсан юм байна. 절대로 아닙니다. Хин нэг нь заавал өөхөх ёстой. Зүгээр гүйцэлдэчихгүй. Дайн гэдэг чинь зайлшгүй 있는 겁니다. өөхөх нэгэн байна. 자체가 살기가 지나가는 Үхэж амьдрах тэр ертөнц шүү дээ. Гарцаагүй амь үрэгдэх нэгэн байна. Харин 살아남은 자에게 амьд үлдсэн нэг нь юу хийх вэ? 계속해서 그것을 Үргэлжлүүлэн үнийг дараагийнхаа үе хойчтой үлдээж өвлүүлдэг. Ингэж холбогддог. Тэр хүний хэлсэн их орон гэж хэлсэн. Тэр үг. 그 말이죠. 어떤 누구 За бас өөр хүн ингэж бүр шүлэг өчж байсан. 감정 용사였던 그 Тэр Ахмад дайчин хүний хэлсэн үг. 이런 마음이 있었거든요. Тэр хүн ийм сэтгэлтэй байж дээ. Одоо хүртэл санаанаас гардаггүй. Бид бүхэн итгэлийн тал дээр 적으로 이 энэ энгийн Христэд итгэж хүн сүнслэг цэргийн ухамсараа байлгаж явах хэрэгтэй. Тэгээд сүнслэг тулалдаан байна. 그리고 이것을 Энэ цэрэг хүний хувьд золиос гэдэг чинь золиос биш ээ. Энэ бол энгийн байх ёстой зүйл. 당연한 거예요. Үхэл бидний дотор ажиллаж, амин та нарын дотор ажилладаг аа. Энэ бол энгийн зүйл байна. 당연한 겁니다. Цэрэгт явсан хүмүүс бүгдээрээ одоо энэ жагсаалын дуугаа сайн мэдж байгаа бох. Ард үлдсэн миний ах дус гэр бүлийнхэн мань надад итгэж тайван нойрсдгоо. Цэрэг хүн үнийг хамгаалаад хааж байх ёстой. Бурхны сайн мэдээний ажил дотор 예비된 많은 тэр бэлтгэгдсэн байсан итгэлийн хүмүүс тэр аврагдсан шин сүнснүүдийн төлөө бид бүхэн энэ ажилд оролцох ёстой. Энэ зуны нэгдсэн семинар гэдэг бол сүнслэг дайн тулалдааны үйл явц байна гэдгийг бид бүхэн үгүйсгэх аргагүй юм. Гэтэл 17 руу эргээд очие. 다시 갑니다. 9-дэр харах юм бол Мосе Йошуад ирчүүдээ сонго Амелекийн эсрэг байлдахаар яв. Маргааш би бурхны таягийг гартаа бариад толгодын орой дээр зогсно гэвэ. 꼭대기에 서리라. Мосе хэлж байгаа. 모세가 얘기합니다. Ирчүүдээ сонго очоод тулал байлдахаар яв. Ирчүүдээ сонго гэж хэлсэн байна. 나가서 싸우라. Үнэхээр энэ 정말 зөв 이것이 гэж би бодож 맞는 байна. 거라고 생각해요. Бурхны ажил гэдэг бол гарцаагүй хамтран зүтгэж явах хэрэгтэй. Энэ ажлыг хийж байгаа нэг. 행하는 사람. Өөрөө ингэ болчих юм биш ээ. Аяанда болчдөг юм гэж нэг ч байхгүй. Гарцаагүй бүхэл зүйлд 반드시 모든 일에 түүнийг дааж авсан 같은 үйлчлэгч нар гэж байдаг. Тэр хүмүүс бол яг жинхэнэ 진정한 цэргүүд байна. 군인들입니다. Юу ч байсан бэ? Та үйлчлэх хэрэгтэй. 하셔야 돼요. За би ч гэсэн одоо 이제 이렇게 нэг үйлчлэлийн хэсгийг дааж аваад байгаад үцхээр үнэхээр энэ зуны нэгсэн семинар маань хэвийн үргэлжлэхийн тулд маш олон хүмүүс урьдчилан 작업을 했어요. бэлдэж ажилласан байгаа.
5 дугаар ээлжийг хүртэл бэлдэж ажилласаар байгаа. 그리고 정말 Ялангуяа энэ орчны цэвэрлэл, орчны тогтчлол дээр ажилладаг хүмүүс бүр хоромхон зурж амрах аргагүй. 1 2 дугаар ээлж бол ялангуяа байнга л асуудал үүсч байдаг тийм ээ. Байнга л нийтэнд асуудал гардаг. Гэл дуудлага ирэх юм бол би ингээд суугаад байж байгаа бүр ингээд баг үнэхээр ядаргаатай санагдаж байгаа юм. Өөртөө ингээд зогсуулж болохоор байхад залгана. Кондишн ажиллахгүй байна, усан гоочхгүй байна. Тийм ээ, уулан дээр кондишн чинь удирдлагын аятайхан дарчвал болно шүү дээ. За 1 2 за тэгээд хүүтнэр үлээх гэж үүдэг. Уул нь хүүтнэр үлээхийн дарах хэрэгтэй гэтэл авто дээр нь тавьчихад автомат дээр. Хүүтэн дээр нь тавьж байгаарай. Уул 1 2 3 4 гэж байгаа нэг дээр нь дарах хэрэгтэй. Болохгүй. Биднээ гээд аваа явцдаг гэтэл болохгүй байна л гэнэ. Усан гоочхгүй байна гэнэ. Албаар хаачихсан байхгүй. Жохон баг хэрэглээр явсаа гэд. Өгтөө бол сайн гарна. Бүр ингээд даралттай гоочхгүй л те. Тэгээ байнга л гарч идэг. Тэгээ өөр хэсэг дээр ингээд зэрэг хэрэглэчингүүд жоохон даралт нь багасаад нэг жоохон тусалж багдаг. Тэгээ жоохон байж байгаа л эргээл гоожно. Халуун байвал халуун байна, хүүтэн байвал хүүтэн байна гэл. Одоо итгэл байр байна тийм ээ. Их танхимны урдуур нь хүүтэн, хойгуур нь халуун байна гэл. Одоо яах ёстой болоо? 오합지졸이란 말이죠. 오합지졸. Энэ одоо 오합지졸이 뭔 뜻인지 아시죠? ямар ч дэг журамгүй юм цэргүүдийг ингэж хэлдэг. За энэ хэрээдээс гаралтай байгаа. Хэрээ гэдэг амьтан ингээд хоорондоо ингээд цугларсан байгаа юм шиг тийм газрыг ингэж хэлдэг. Ямар ч дэг журамгүй бүлэг. Хэрээ бол маш ухаантай амьтан шүү дээ. Янз бүрийн одоо энэ багаж төхөөрөмжийг ашигладаг ингээд маш ухаалаг. Гэхдээ хизээч нэг болдоггүй. Яг өөрийгөө л боддог. Тэм учраас одоо энэ тэрэнд ингээд цугларсан байгаа энэ сүрэг ингээд байж ин гэхдээ очоод яваал очих юм бол тараа бутраа алга болчдөг. Ийм биш. Цэргийн ухамсар гэдэг чинь өөрийн хувиа бодох биш ээ. Энэ бодлоо солих хэрэгтэй. Бүр тийм алдартай үг байдаг штэ. Улс маань бидэнд юу хийх вэ гэж хүлээх биш. Харин бид улсынхаа төлөө юу хийх вэ гэж бодох хэрэгтэй гэдэг. Түүнтэй яг л адилхан. Бүгдээрээ л ийм үйл явц донд маш олон зүйл дээр сонгогдсон хүмүүс байгаа. За бийжсэндээ нэг хамт үйлчлэн ингээ үнэнхээр одоо сэтгэл өвдөж байгаа юм л да. Би бол зүгээр л ингээ суугаа сайхан хилээл явчихж байгаа юм. Гэтэл яг бодитоор тэнд очоод одоо тэр баас нь урсахгүй хам бол очоод тэр чинь урсгах хэрэгтэй. За тэгэл одоо борооны тусаал байлаа гэх юм бол тэр усыг нь аваачиж асгах гэдэг. Яг ийм ингээл маш олон үйл явц дотор би өөрөө юу хийж байгааг мэдэхгүй байсан. Тэгсэн чинь нэг хүн надад ингэж хэлсэн. Бас дараа танд ч ихсэн сайн хийдэг юм байгаа. Юу илээ гэсэн чинь та залбирахаар ягаад ч нэг л өөр мэдрэгддэг ээ гэж. Би энийг сонсоод үнэхээр одоо сэтгэл маань сайхан тайвширсан баг. Тайтгарсан. Үгүй над чи хүн ер нь ямар хэрэг байна? Би юу хийнэ гэсэн. Бүгдээр ийм мэрэгжлийн хүмүүс байгаа. Одоо тэр хоолоо бүглээс гаргадаг мэрэгжлийн хүн байна. Тог захиргааны хүн байна. Тэгэл мэрэгжлийн үнрээд ирэх юм бол энэ багш төхөөрөмжнөөс өөртөө зүгээр шууд ажиллаад эхэлчихдэг. Гэтэл ингэ мэрэгжлийн хүн ирэхгүй болонгууд тэр багш нь өөрөө эвдрээд өгдөг байхгүй. Сонин таньдаг юм шиг байна. Тэгээ тэрийг сонгогдоод хэрэглэгддэг хүн гэж байна. Тэгэх юм бол энэ багаж төхөөрөмжнөр өөртөө чичирдэгэ гэж. Би ч одоо сайн ажиллах хэрэгтэй шүү гэл. Надад ч ихсэн бурхны хэрэгэлдэг нэг юм байгаа юм байна. Яагаад энийг хэлж байгаа вэ гэхээр бүх үйлчилж байгаа хүмүүс бүгдээрээ яг тэр хэсэгтээ мэрэгжлийнх нь хүмүүс. Тийм учраас сонгогдсон. Би хийхээр болдог зүйл гэж байгаа. Сонгогдоод хэрэглэгдэж байгаа хүмүүс байна. Цэргүүд байна. Энийг хийх ёстой гэх биш тийм ээ. Надад энэ хэрэгтэй учраас л надад даатгсан юм байна гэж харах нь зүг бахна. За эргээд гол үгэн дээр очие. Өөртөө ирчүүдийг сонгоод явж тулалд гэсэн. Сонгосон гэсэн байна тийм ээ. Тэгээ бурхны ажлын төлөө тийш явж байгаа хүмүүс түүний төлөө
тулалдаж байгаа юм. 10 дээр харах юм бол Мосегийн хэлсэн ёсоор Йошуа үлдэж Амалекийн эсрэг байлдав. Мосе, Аарон, Хуур нар толгодын орой дээр гарлаа. Мосе гараа өргөхөд Израиль буулгахад Амалек ялж байв. 아말렉이 이기더니 Яг энд Йохуа Нишигээс бид бүхний санах ёстой зүйл байна, тийм ээ? Бурхан ажлаа гүйцэлдүүлэх гэхдээ гарцаагүй хамтран зүтгэгч байх ёстой. 전쟁에서 Дайны ялалтан дотор бидний байр сууриас заавал санах ёстой зүйл бол энэ хамтран зүтгэх. 가끔 봉사자 그 За энэ үйлчилж байгаа хүмүүсийн подуулкыг харахаар дээр бичээстэй байна лээ. I can't but we can. weekend Тэгмээ би бол чадахгүй. Гэхдээ бид бол чаднаа. Энэ бол зөв байхгүй юу? 그게 맞는 거예요. Үнэхээр 정말로 그 Бурхны энэ ажил үйл хэрэгт энэ хамтын хүч гэдэг зүйл ерөөсөө хамгийн чухал зүйл байгаа. Хамтын хүч гэдгийг өчүүхэн гэж бодож болохгүй. 가서 내가 тийм ээ? 배치장도 Цаасыг хүртэл хоёулаад өргөх юм бол хөнгөн гэдэг шүү дээ. 함께 할 Тэг жижигхэн зүйл дээр хамтдаа оролцох юм бол асар том үйл хэрэгтэд биелэгдэнэ. Ямар ч зэрэг хүн бай, зэрэг хүн бол гарцаагүй эргээд хариугаа хүртдэг. 나중에 Эргээд шагнандаа олж авдаг. Тэгээд тэндээсээ өөрийнхөө гавьяагаа олдог. За, Солонгосын дайны дараа 전에 이렇게 집에 있을 때 за гэртээ байжсэн хүү маань цэрэгтэй байхдаа залгасан. За хүүгээс дуудлага ирэхээр ягаад ч сандардаг штэ тийм ээ? Ягаад гэвэл сайн юм хийгээд залгадаггүй дандаа нэг чих халууцуулсан юмар залгадаг шүү дээ. За юу болвоо гэл цэрэгд байгаа хүн залгахаар чинь би гайхна. Тэгсэн чинь хоолой нэг л сайхан байна. Одоо манад Солонгосын дайны үеэр алга болсон амар хүчтэй хүн байдгүй. Байхгүй дээ. Байгаа юм байна. Том өвөө чинь одоо манай аваа гах гэсэн үг. Дээр үед 근데 저 학교 за 4-р ангийн үедээ 학도병으로 одоо сурагч цэрэг гээд тэнд яваад за тэгж жагаад одоо алга болсон, Орос руугаа алга болсон гэдгээ өвөө чинь тэгж хэлсэн гэсэн. Тэгсэн чинь за гэдгсэн. Дараа нь чөлөөгөөр шагнуулсан байсан. 아니 정식 군인도 Энд ч одоо албан ёсны цэрэг биш шүү дээ. Зүгээр ингээл явж байгаад алга болсон гэд ингээд хэлсэн чинь 하루 나왔더라고요. тэгээ нэг чөлөөгөөр гарч ирсэн. 야 Тэгэл 우리나라 좋은 나라네. манай олчоос их сайхан хүнийг ингээд үнэлдэг ус болж байгаа юм байна. 절대 Огтоос хоосон биш ээ. Тэр жижигхэн зүйлийг хүртэл бүгдийг нь эргүүлээ шагнаж байна. Бид бүхний даган явж байгаа цэрэг бол Бурхны цэрэг айрна тийм биз дээ. Хожим нь Бурхны тэр дурсгалын өмнө бүгд бичигдэнэ. Бурхны шүүгсэнтийн өмнө Христийн шүүгсэнтий гэж 2 дугаар Коринт 5 дээр гарч байгаа. Тэр бүгд бичээстэй байгаа. 행한 일을 딱 Үйлсийнхээ дагуу шагнагдана. Малах 3-аас бүгдээр нэг харъя. Малах 3. 말라기 Малах 3:16. Харин эзнээс имээдэг хүмүүс бие биетэйгээ ярихад хамт уншия. Эзэн анхаарал тавин сонсдог. Эзнээс имээдэг болон түүний нэрийг хүндэлдэг хүмүүсийн төлөө дурсгалын ном түүний өмнө бичигдсэн билээ. 여호와 앞에 책이 있어요. Эзний өмнө ном байна. 구원받지 못한 Аврагдаагүй хүмүүсийн өмнө гим нүглийн шүү бичих тэр аимшигтай ном байгаа бол аврагдсан хүний хувьд гим нүглийн ном биш харин дурсгалын ном гэж байна. Эзний өмнөх дурсгалын ном. Тэр дурсгалын номон дотор сайн мэдээний түүхийг бичсэн байгаа. 세상적으로 말하면 전쟁 사람 За энэ ертөнцөөр ярих юм бол дайны түүхийн ном гэж байдаг штэ түүнтэй адилхан. Тэр ном нээгдэх үед энэ золилтын түүхэн донд сайн мэдээний түүхэн донд үе болгонд амьдарч байсан итгэлийн хүмүүс чуулганы дүр төрхийг хэлж байна. Сайн мэдээний түүх холбогдно. 2000 жилийн дараа энэ зүүн хязгаарт байгаа бүгд найрамдаа Солонгос улсад 거기에 바로 우리 сайн мэдээ ихэлсэн. 생명 말씀 선교회가 드러날 거예요. Тэгээд энэ донд ч гэсэн манай 그리고 그 속에서 мөн хамын үг чуулган маань байж байгаа. 연도마다 참여했던 Он цаг үе болгонд оролцож байсан тэр сайн мэдээний цэргүүд ажилчид гарч ирэх болно. Гарцаагүй тэр хүмүүс дурсагдж шагналаа авна. 세상에서 Энэ ертөнцийн тэр үнэхээр одоо 멸망한 나라는 түүхэн донд устдаж үгүй болсон улс орнууд тийм ээ хичнээн сайхан зүйлсийг босож ирсэн ч хүлээн зөвшөөрөгдөв. Гэтэл бид нар бол Бурхны улс, 승리하는 거. Бурхны цэрэг. Бурхны цэрэг бол гарцаагүй ялалтанд хүрнэ, гарцаагүй түүнийхээ хариуг нь авна. 다시 마지막. За эргээд үндсэн үг рүүгээ очие. 그래서 이 내용을
За тиймээс энэ тухай энд бичсэн байна. 13 дээр ингээд Амелек болон ард түмнийг Йошуа элднийрээр ялав. Эзэн Мосед үүнийг дурсгал болгон энд дурсгал болго гэсэн байгаас. Дурсгал болгон номод бичиж Йошуагийн чихэнд хоногшуул. Учир нь би Амелекийн дурсамжийг Тэнгэрийн дороос бүрэн арилгана гэв. Эзнийг эсэргүүцэгч нэгэн бүгд арилгах болно. Тэр бүрэн ялалт бол Бурхны хаанчлал дотор биелэгдэнэ. Бүхий л зүйлийг арилгах болно. Одоо үнэхээр давуу хүчтэй юм шиг тэр янз бүрийн хүчнүүд, эсэргүүцэгч хүчнүүд байна. Тэр бүх зүйл алга болох болно. Мосе тахилын ширээ барьж түүнийг эзний туг гэж нэрлээд эзний синти дээр буй гар эзэн үеийн үед Амелектэй дайтах болоо хэмэв. Одоо ч тулдаж дайтж байна. Тэр өнөөдөр Йохова Ниши гэдэг энэ үгэн дотор Йохова бол миний, эзэн бол миний туг юм аа. Цэрэг юм аа. Бид бүхэн Бурхны цэрэг хаашаа явж байна? Тэр тугаа хараад дагаад явна тийм үү? Өнгөрсөнд Израильчууд Египтээс гараад тэр өдөр нь үүлэн баган, шөнө нь галан баган тэр бол туг нь байсан. Энэ баган хөдлөх үед дагаад явдаг байсан. Хамгийн сүүлд нь бүгдээрээ гитлэл. За хамгийн сүүлднийг удаа харъя. Гитлэл 40-ыг харъя. 40. Хамгийн сүүлийн ишлэл байна. Гитлэл номны хамгийн төгсгөлд эзний туг хөдөлж байгаа тухайд бичигдэж байгаа. 36-аас 38-ыг хамт уншия. Асрын дээрээс үл өргөгдөх бүрд Израилийн хүүгүүд аян замдаа хөдлөн харин үл дээш өргөгдөхгүй бол доош дээш өргөгдөх өдрийг нь хүртэл тэд хөдөлдөггүй байлаа. Учир нь бүх аян замынхын туршид Израилийн бүх гэрийн нүдэн дээр эзний үл өндөр нь асран дээр байж шөнө түүн дээр гал үзэгддэг байв. За, Канаан руу орох тэр зам байнга л эзний туг тэнд хөдөлж үүлэн баган, галан баган тэр туг нь байсан байна дагаад явах хэвээр. Дагаад яваагүй хүмүүс нь бүгдээрээ Амелекчуудад баригдсан. Хурдхан шиг дагаад яваад хөдлөөд тэгээд би эзний цэрэг гэдэг тэр ухамсараар ойлголтоор би бол эзний Бурхны цэрэг юм аа. Үнэхээр тэр ухамсарыг тэгээд ялалтын өдөр хүртэл бүгдээрээ явах хэрэгтэй. Залбирцгаая. Эзэн минь талархаж байна. Биднийг аварч үнэхээр дутмаг биднийг эзний хаанчлалын зохистой нэгэн болгож мөн сул дорой биднийг эзний сайн мэдээний үйл ажил дотор Бурхны цэрэг дайчин болгосон талархаж байна. Үнэхээр бид хүч чадалгүй үнэхээр сул дутмагч гэлээ. Эзэн та хэрэглэхэд эзэн таны цэрэг айрамд бид орохыг хүсэж байна. Одоо эзний ажил явагдаж байгаа зуны нэгдсэн семинарт эзэн та ажиллаа явуулж эзний ялалтын түүх бичигдээсэн юм чин сэтгэлээсээ хүсэж байна. Үүний төлөө үе дамжуулж байгаа бүхий л номдогч пасторууд, үйлчилж байгаа бүхий л хүмүүсийн хөлс хөдөлмөр залбирж байгаа хүмүүстэй хамтдаа байж эзний ялалтын түүх агуу дурсгал болгон бичигдэхэд та биднийг өрөөн эзэн та өөрийнхөө хүслийг харуулж өгөөрэй. Бүгднийг инэрэнгүй эзэн ариун сүнсний хүчит чадал даатхан биднийг аварж өгсөн Есүсийн нэрээр гуйн талархан залбирч байна. Амен.